байцгаана уу бүгд нараа минь дээ. Сая тэгэн орамд. За өнөөдөр хичээлээ. Орхон ном хийгээ чуулганы дэдэд бодийн хотгийг ортол бий гэдэг юм уу? Өглөө тэргүүтээ уулзсан байнараа би амтны тусад бурхан бутг болтугай. Орхон ном хийгээ чуулганы дэдэд бодийн хотгийг ортол бий гэдэг юм уу? Өглөө тэргүүтээ уулзсан байнараа би амтны тусад бурхан бутг болтугай. Орхон ном хийгээ чуулганы дэдэд бодийн хотгийг ортол бий гэдэг юм уу? Өглөө тэргүүтээ уулзсан байнараа би амтны тусад бурхан бутг болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шалтгаан дагуу төвлөрд болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шалтгаан дагуу хагацх болтугай. Хамаг амтан зовлон амгалан дагуу хизээдэл багцх болтугай. Хамаг амтан хол орд барин шунах хурал хоёроос агсан сэтгэл тэгж орж болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шалтгаан дагуу төвлөрд болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шалтгаан дагуу хагацх болтугай. Хамаг амтан зовлон амгалан дагуу хизээдэл багцх болтугай. Хамаг амтан хол орд барин шунах хурал хоёроос агсан сэтгэл тэгж орж болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шалтгаан дагуу төвлөрд болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шалтгаан дагуу хагацх болтугай. Хамаг амтан зовлон амгалан дагуу хизээдэл багцх болтугай. Хамаг амтан хол орд барин шунах хурал хоёроос агсан сэтгэл тэгж орж болтугай. За орчигдрын хичээл дээр л за нэгсэнд үйл хураах талаар гарсан тийм. Орчлон шидэгддэг үйл гэдэг бол за бид барих үн сэтгэлийн одоо эрхэн дараад тэр сэтгэлийн эрхээр одоо өөртөө бид одоо шунсан шунал төрөөд тэр шуналаар өдөөгдөж одоо за тэргээр өдөөгдөж одоо хэлнэс нүгэл хийх юм бол тэр нь одоо хүсэлт ертөнц төрөх. Тэр одоо 3 мазаа төрхүүл болно гэж. За тэрний ихээр одоо буйны үйл хийхэд тийм ээ. За буйны үйл гэдэг нь одоо нэг гэсэндээ ямар нэгэн тийм одоо нэг 5 метр хүй таашаал мөн одоо тэр их мэтэл нэр хүнд гэх мэттэй. За энэ материалын зүйлд одоо шунсан шунлаар бас тийм ээ. Яг цэвэр одоо хойдын төрөлд амар амгалан төрлийг ахин олох гэсэн тэрхүү одоо нэг бие бэрсэн үзлэр татагдаж гарч ирсэн. Тэрний нөлөөр одоо ингэж өөрөө өөртөө сайн сайхныг одоо илүү хүсэн. Тэр бие бэрсэн үзэл маань өөрөө гарч ирэхэд тэр биедээ шунсан шунал гарч ирж шүү дээ. Гэхдээ тэр маань одоо нөгөө бусдад хор хөрөг одоо нүгэлэлэн хийх за тийм сэдлийн шунал биш байх юм тийм. Тэр маань одоо үзэл санааны хувьд илүү тийм одоо үйл өөрийг эрхэмсэн баримтсан за тийм үзэл санаагаар одоо эзлэгдээд тийм. За тэгээд одоо тэрний ихээр одоо бусдад хор хөргөж болохгүй юм байна. Бусдад хор хөргөл ийм хэлэн цараа бол одоо би энэ бол хойдын төрөл ингэж ийм одоо зовлон санаа гэсэн тэр одоо үлийн өөрийг харч ойлгоод тэгээд одоо тэрнээс үүдээ одоо буян хийгээд за тэгэж явж байгаа тэр буян бол одоо биднээсээ хойд төрөлд одоо хүсэл ертөнц төрөл тэр дундаа одоо хүсэл ертөнцийн одоо хүн болон тэнгэрийн төрөл төрөлх юм бол болтгоо гэж тийм. За тэгэхээр тэр одоо нүгэл хэлэнцгийг буюу одоо багцлах юм бол 10 хор нүгэл тийм. Тэр 10 хор нүглээс хамгийн одоо хүнд 10 хор нүглийг одоо хүн дээр хийгээд ивэл за тэгээд тамраа төрхөн дунджаар хийгээд ивэл бэрдрүү төрөх 10 хор нүглийг арай жоохон хөнгөнөр хийгээд ивэл дуусрах төрхүүл хураана гэж. 10 цагаан буйныг илүү одоо асар хүчтэй хийж ивэл тэр одоо тэнгэрээс одоо хүчтэй том тэнгэрүүд болж төрөх тийм. 10 хор нүглийг арай жоохон дунджаар хийж ивэл за тэр маань одоо асар хүчтэй том тэнгэрүүд гэхээсээ илүү арай жоохон бага
тэнгэр уулж төрөх юм. 10 нь бол 10 цагаан буйныг арай багаар хэвэл одоо хүний төрөл төрөх юм тийм. За тэгээд тэрэн дээр нэмэгдээд одоо бурхны номд сүсэг бишрэлтэй ч юм уу. За тэгээд хойд хэдийн төрөлд иргэн дээдийн намтай уулзрах юм ерөөл залбирал их тавьж тийм. Нөгөө дээдийн нам заах тэр сайхан одоо билэг өдөр багш садны хаахцгүй байх. За тэгээд энэ дээдийн нам бүтээх одоо энэ чөлөө очрол бүрдсэн хүний төрлийг олох. За тийм одоо маш хүчтэй ерөөл залбирал тийм хүслийн дагуу одоо аль одоо 10 цагаан буйны хийж явал бид нар одоо чөлөө очрол хүний төрлийг олж төрхнө гэж тийм. За тэгээд нөгөө бид барьсан үзэл нь байгаад байдаг. Тэр бид барьсан үзлээс өөртөө шунсан шунал нь байгаад байдаг. Тэрнтэйгээ хамт одоо Даян болон Самадигийн тийм өндөр асар өндөр төвшний эрдэнэ гэрхшээ гэдэг. Тэрхүү одоо Даян Самадигийн одоо өндөр төвшний эрдэнэ гэрхшээсэн тэрнийхээ хүчээр одоо тэр одоо өсөлт ертөнц биш одоо дүрсгүй ертөнц гэдэг. Тэр одоо ертөнцид одоо тэнгэр болж төрнө гэж тийм. Тэгээд Даян Самадигийн эрдэнэ гэдэг бол дотроо ингээд бас маш олон янзын төвшин байх юм тийм. Тэгээд тэр төвшнөөс хамаарат тухайн төвшнийхэн тэр тэнгэрийн төрөл төрөх юм аа гэж тийм. Тэгэхээр энэ ертөнцид биднээсийг одоо өөрөө ирэхгүй ингэж төрүүл дотор үйлүүд бол дандаа ингэж бид барьсан эзэн бид барьсан тэр одоо бид барьсан үзэл тэрнээс үдэгдсэн тэр бидээ шунсан шунал энэ хоёроор тэр хамгийн үндэс нь бол энэ хоёроор сэтгэгддэг гэж тийм. За энэ хоёроор сэтгэгдээд тэгээд одоо өөрөө амар амгалан байхын төлөө гэсэн одоо амин хуваа хичээсэн ухамсаргүй төлөөсүүдэд одоо дүглэлэн сэдэг бахна. Зарим нь жоохон өөртөө ашиг хонжоо өөртөө зүйл хүсэж байгаа ч гэсэн тэр аминч өөртөө амин хуваа хичээх одоо өөрийнхөө амийг борлуулад байгаа нь илүү жоохон ухамсартайгаар хийгээд ирэхэд жоохон ингээ буян хийгээд өвчтдөг тийм ээ. Тэрнээс илүү агсан төвшөнд яваад ирэхэд дотоод оюун санааны тэр Даян Самадигийн эрдэм рүү чиглээд тэгээд тэр нь болохоор онцгой ерөнхийдөө бол одоо өөрөө одоо амар амгалан байхын төлөө за ингэж яваад хамгийн гол одоо зориод байгаа зүйл нь өөртөө амар амгалан бүтээх за тийм зорилгоор. Гэтэ тэр нь нөгөө бид барьсан үзэлтэй баригдчихад байгаа шүү дээ. Бид барьсан үзэл тэр бидээ шунсан шуналаар баригдаад тэрний эрх нөлөөгөөр ингэж сэтгэгдэж түүгээр одоо сэтгэгдэж өдөөгдөж хийгдээд байгаа учраас л ингээд орчлонд шидэх үйл болоод байгаа юм гэж. Орчлон шиддэг үйл болдгоо гэдэг юм нэг өсөндөө бид нар бол одоо хоосон чанарыг онсон бэлэг ухааны сэтлэр хийх ч юм уу. Эсвэл одоо бодийн сэтгэлийн сэтлэр хийх ч юм уу тийм. За гэх мэт энэ бодийн сэтгэлийн сэтлэр үйл хийх тэр хоосон чанарыг онсон бэлэг ухааны сэтлэр үйл хийх. За энэ бүхэн бол одоо ерөнхийдөө бол биднээсээ энэ орчлон шидэгч үйл болохгүй маа гэж биднээсээ ухамсарыг энэ эц төгсгөлгүй тэр зовлонгийн тойрог руу оруулаад тэр зовлонгийн тойрогыг улам ингэ бэхжүүлээд байдаг. Тэр одоо шалтгаан болдгоо маа гэж тийм. Харин тэр зовлонгийн тойрогоос гарах тэр зовлонгийн тойргийн эрч хүчийг одоо сааруулж тийм. Тэрнээс гарч одоо аштын амар амгалан руу одоо чиглэсэн тийм үйл болдог. Тэр үйл маань өөрөө биднээсээ тэр аштын амар амгаланд хүргэх тэр шалтгааныг олон биднээсээ сэтгэлд ингэж өгчүүлдэг. Хүчтэй болгодог гэж тийм. Тэгэхээр нэг өсөндөө бид нар үйл хураана гэдэг чинь орчлон шиддэг үйл хураана гэдэг чинь тэр л яхан л тийм. Бид барьсан үзлээрээ бидээ шунаа үзлээс үүдсэн бид шунсан шунагтараа тэргээр сэтгэгдэж за ингээл яваад байдаг. За энэ доор нэг 12 шатн барилах хоёр илүү тодорхой гарна. За 3 дахьад өхөн эгүүтэх болон төрөл холбодог. За тэгээд ингээд насанаас ирэхээр үйл хураачлаа. За тэр үйлийг хураасан бол одоо яах вэ? За төрөл авна гэж тийм. Тэр төрлийг авахд одоо нэг бол
Одоо тэгэхээр энэ нас нь үхэх, энэ насны нас дуусаад үхнэ. Үхсний дараа тэр энэ хураасан үүлээрээ ахад нэг төрөл авна гэж. Тэгэхээр өхөн эгүүтэх төр яс болно. Өхөн эгүүцсний дараа ахин төрөл холбдог уу, төрөл авдаг яс. Энэ хоёр нь юу юм бэ гэж. За энэ утгын номлого дотор нь 5 хувийн задлан номлоно. За өөхөх нөхцөл гэж. За ер нь хүн одоо өхөн эгүүтэх нөхцөл нь юу вэ? Үхлийн сэтгэл, за үхлийн үеийн тэр ухамсар сэтгэл илч хаанаас харагддаг. Өхөж буйд хүний одоо биеийн илч хаанаас харагддаг гэж тийм. Өхөөд зуурд бүтдэг ёс. Үхсний дараа одоо зуурдын ертөнц яаж бүтдэг вэ гэж. За тэр зуурдын ертөнцөөс одоо төрөл авдаг ёс гэж тийм. Тэгээд төрөх ертөнцөд төрөл авдаг ёс гэж. За ийм 5 ясах тоож номлоно гэж. За эхнийх нь одоо өөхөх нөхцөл. За биднээс бол одоо ер нь бол одоо ингээд төрсөн бол төрсний эцэд үхнэ гэж тийм. Тэгэхээр үхэхэд одоо олон янзын нөхцөл үүдээ байна. За эхлээд бол насны барагдсанаар үхэх. За тэр нь бол юу юм гэхээр өмнөх үйлээр хэрхэн шийдсэн бүх насаа бараад цаг нь болж үхэх гэж. За урд урдын төрөлдөө би одоо 100 наслах үйл хураагаад тэр 100 наслах үйлээ ирэхээр ингээд хүний төрөлд ингээд насалж байгаа. Тэр 100 наслах үйл нь ингээд дуусаад тэгээд үхдэг. Нас нь барагдаад үхдэг. За тийм хүн байна гэж. За ингээд наслаад ямар ч тийм одоо цаг бусын үхэл одоо байхгүй тийм ээ. Насаад үхдэг тийм хүн байна гэж. За энэ бол одоо нэг наслах яг тэд хэмжээний 100 насл 80 насны гэсэн нас. Тэр нас тийм наслах үйлээ бараад тэгээд өгч. За буйн нь барагдаад өгөх гэж. Эд хэрэгсэл байхгүй. За буйн нь барагдаад өгөх гэдэг юу хэлж байна гэхээр эд хэрэгсэл байхгүй болчихсон. Одоо нэг жишээ нь идэх хоол, уух ус тийм ээ орох орон өмс хувцас байхгүй. За тэрний бүтээх одоо буйн нь барагдсан гэж тийм ээ. Тэр биднээс одоо энэ амьдралд ядч хэрэгж байгаа хоол, хувцас, унд, байр, сууц одоо бүхэл юм бүгдээрээ биднээс урд насны гэсэн буйны хүчээр гарч ирж байгаа маа гэж. Тэгэхээр энэ амьд явахын шалтгааныг бүрдүүлж байгаа хоол, унд тийм ээ хувцас, хумар, орон байшин эднийг эдлэх одоо буян байхгүй бол тэр одоо хоол олдохгүй тэгээд өчгөн. Тэгэхээр одоо буян нь барагдаад хоол идэх буйнаа бараад хоол идэх буянгүй бол нэгсэндээ өсөд өгчдөг. За тийм тохиолдолж байна. Ус уух буйнаа бараад тэгээд одоо цангаад тэгээд өгчдөг тийм. За ийм тохиолдлууд байна гэж. За аюулыг төвчлөгүй өөхөх гэж. Аюулыг төвчлөгүй өөхөх гэдэг нь одоо ямар нэгэн өөрийнхөө амь насыг одоо аюулд оруулаад тэгээд тэр аюулаас одоо гítэлж чадахгүй байгаа өвчтөг хүмүүс байна. Эдэний хэмжээг барилгүй идэх тэргүүтээ содраас айлтсан өөххийн 9 шалтгаан нөхцөл мэт. За тэгэхээр одоо хоол ундаа зөв тохирож тааруулахгүй тийм ээ. Дэх мэтийн өөрийн одоо амьдралын хэвшил бие авчирж байгаа байдал энэ бүхнээсээ болоод ингээд өөрийгөө тийм үхлийн тийм аюулд учруулчдаг. За энэ 9 янзын шалтгаан байна гэж юм л тийм. За тэгээд өхөн гэдэг бол ингээд аюулыг төвчлөгүй өөх гэдэг нь одоо эдээ ундны хэмжээ тааруулж чадахгүй. Хэмжээгээ тааруулахгүй. За тэгээд одоо юуг нь тааруулах? Хоорондын тэр уялдааг нь тааруулахгүй тийм. Тохирол ямар эдээ унд, ямар хоол унд, ер нь ямар хүнстэйгээ зохицдог. Тэрийг нь одоо тааруул. Тэрийг нь одоо хооронд нь тааруулахгүй. Тэгээд хоорондоо одоо хар шидээнүүд гэдэг тэрнээс болоод одоо биеийн хянаад өгчдөг. Тийм тохиолдол байна тийм. За тэгээ ямар нэгэн аюул осол, ямар нэгэн байгалийн гамшиг, за ямар нэгэн тийм одоо аратан амтны одоо эрхэнд тийм. За тийм байдлаар ч өгдөг байна тийм. За зарим нь бол одоо ингээд одоо өмс хувцас байхгүйгаас болоод. За тэгээд зарим нь бол одоо ингээд халуун хөтөн харшаа ямар нэгэн тэр дотоод одоо биений тэр
Тэгээд зарим хүмүүс байгаа шүү дээ. Ингээд ямар нэгэн гадны нөлөөлөх шалтгаан байхгүй мөртлөө бие нь ингээд доторх одоо сэтгэл санааныхын төлөв байдлаас болоод хамаг одоо эд эрэхтэн бие махбод ингээ хямраад байдаг тийм хүмүүс байдаг тийм. Тэгээд тэр сэтгэл санааны тэр төлөв байдлаас болоод одоо сэтгэл нь жоохон хөөрөлд автахаар зүрхэн зогсчих гээд байдаг тийм. Эсвэл одоо сэтгэл санаа нь ингээд жоохон гомдож тэнэрхээд хямраад ирэхээр хамаг бие эрэхтэн ингээд дотоод одоо хамаг эд эсүүд нь хямралдаад тэгээд тэрнээс болоод ингээд амь тавьчих гээд байдаг. За тийм тохиолдлууд байдаг байна. Гэх мэт ингээд аюулыг төвчлөгүй буюу ингээд янз янзын ингээд аюулд өртөд ингээд нас бардаг ийм тохиолдол байна гэж тийм. За тэгээ өхөн гэдэг бол одоо ингээд янз янзын нөхцлүүдээр хүн өхөж болж байна гэж хэлж шүү дээ. Бүх нөхцөл бол юм байна гэж тийм. За хоёр дахь нь үхлийн сэтгэл. За хүүгийн сэтгэл ямар байд юм бэ? Тэгэхээр сүсэг тэргүүтээ сайн болон шунал тэргүүт муу сэтгэл хоёр нь өөрөө эсвэл бусдаар санаалгдсан чутан бүдүүн хуран үлдэгч орж буй хүртэл сэтгэл гардаг багч. За тэгэхээр ер нь одоо хүн хүүхэд өөрөө болон бусдаар сануулгадаад гэж. Эсвэл өөрийгөө одоо юу гэх юм хуучин дурсамж чиг гэх юм уу тухайн үеийн одоо сэтгэлд нь бодогдсон зүйлчтэй тэрнээсээ болоод эсвэл хэн нэгэн санууснаас тийм хэн нэгэн одоо чихэнд нь ч юм уу ойр орчинд нь хэн нэгэн ямар нэгэн байдлаар хөгж байгаа үед янз янзын одоо байдлаар өөртөө тийм талын бодол төрүүлэх нөхцөлийг бүрдүүлээд тэрнээс үүдээд хүн одоо хүүхдэд сайхан сэтгэлтэй сүсэг тэргүүтэй зөв сайхан сэтгэлтэй нөхөтгөнч байна. За шунал уур тэргүүтэй муу сэтгэлтэй нөхөтгөн байна гэж тийм. Энэ сайн муу сэтгэл бол юу аль хүртэл хүний сэтгэлд гарч ирдэг. Үхлийн ямар процесс, ямар үйл явцыг дуустал гарч ирдэг юм гэхээр биднээс энэ бүдүүн ухамсар хураагддаг. Энэ сайн муу сэтгэлүүд байж идэм аа гэж тийм. Тэгэхээр биднээс энэ бүдүүн ухамсар хураагдана гэдэг чинь нэгсэндээ амьсгал ингээд зогсчих юм тийм ээ. Өнчин бол ингээд өхөл явхад ингээд олон шат амьдлага явагдана гэдэг ба шүү. Тэгэхээр одоо нүдэн ингээ юм харахаа болж эхэлнэ тийм ээ. Нүдэн бүрэлзээ. Тэгээд ингээд нөгөө бие хөдөлгөх чадвар нь суларч эхэлнэ гэж тийм ээ. Тэгээд тэрний дараа ингээд чихэн юм сонсох нь багасаад тийм ээ. Тэгээд эхлэхээр ингээд бие нь ингээд юм мэдрэх нь багасч эхэлнэ. Тэгээд сүүлдээ ингээд амьсгал нь ингээд тасалдаад ингээд ирэхэд одоо ингээд хамаг юм хатаж эхэлнэ гэж тийм ээ. Одоо бидний ухархаа тэр ам хамаар энэ төр бүгдээрээ ингээд хатаад тэгээд ингээд амьсгал нь сүүлдээ ингээд зогсоод ирэхээр за тэгээд одоо бүдүүн ухамсар хураагдсан гэж үзэх юм. Одоо зам нарийн ухамсар нь одоо үлдсэн байх нь шүү дээ. Ер нь бол физик биений үхэл тэгээд нарийн ухамсарын үхэл гэдэг. За ийм хоёр янзын үхэл хүнд явагддаг байна. Физик биений үхэл бол одоо энийг бол одоо шинжлэх ухаанаар бол бид нар тодорхойлж чадна гэж тийм. Одоо зүрхэн зогсоод, амьсгал нь зогсоод, цусны эргэлт зогсоод, тэрнээс болоод тархин өгчөөд ингээд. За энэ бол одоо физик биений үхэл. Гэвчиг энэ бол одоо бүдүүн ухамсар хураагдж байгаа хэлбэр юм аа гэж. Ухамсарын нэг нарийн төлөв рүү орчхоор. За тэр хүртэл одоо энэ сайн муу сэтгэлүүд чинь маш хүчтэй хүнд байж идэг байна тийм. Тэгэхээр энэ бүдүүн хуран үлдэгч гэж чинь. Бүдүүн хуран үлдэгч орж буй хүртэлгч тийм. Тэгэхээр энэ бүдүүн хуран үлдэгч гэдэг чинь юусэндээ бид нар ингээ ухамсараараа ингээ юм бодож сэтгэхэд байгаа юм. Энэ бүдүүн хуран үлдэгч гэдэг энэ бүдүүн ухамсар маань хэдий хүртэл байна. Тэр хүртэл нь сайн муу сэтгэл нь өөрөө болон бусдаар сануулгдсан энэ сайн муу сэтгэлүүд нь байж идэг гэж. За эс үзүүлсэн сэтгэлтэй өөхөх гэж. Эс үзүүлсэн гэдэг нь өсөндөө
буянч биш, нүгэлч биш тийм сэтгэлтэй. Одоо нэгөөсөндөө Бурхан намд бол одоо иш үзүүлсэн үйл гэж үүдэг байна. Нэгөөсөндөө иш үзүүлээгүй үйл гэж. За энэ үйл бол одоо буянч нүгэлч биш үйл байна тийм ээ. За ер нь одоо иш үзүүлсэн, иш үзүүлээгүй гэдэг хоёр адилхан шүү дээ юм тийм. Иш үзүүлээгүй гэдэг маань за энэ дотор бол ерөнхийдөө бол олон юм орж ирнэ. Одоо биднээсээ одоо идэж хоол унд тэгэл одоо байгаль дэлхий агаар ус юу гэдэг энэ бүхэн чинь бүгдээ иш үзүүлээгүй зүйл гэж байгаа юм л иш үзүүлээгүй. Буянч биш нүгэлч биш тийм зүйл. Иш үзүүлээгүй үйл гэхээр биднээс сэтгэл дотор явагдчихэдэг саарамг үйл хэлээд байна тийм ээ. Саарамг үйл гэдэг маань буян болдгоо, нүгэл болдгоо. Зүгээр л бид нар одоо нэг ямар ч тийм сайхан сэтгэлгүй, мууч сэтгэл байхгүй зүгээр л ингээд юм бодож байгаа. Тэр сэтгэл ба шүү дээ. Тэрийг бол одоо бид нар юу гэж хэлж байна? Иш үзүүлээгүй үйл гэдэг байна тийм ээ. Зүгээр л ингээд одоо ийш тийшээ юм хумширтай байж байгаа ч юм уу зүгээр нааш цааш нь холбоод явж байгаа ч юм уу тийм ямар ч тийм одоо сайн муу сэтгэл байхгүй. Тэгээд хийж байгаа, бодож байгаа, ярьж байгаа. Тэр үйлдэлүүд бол бүгдээрээ иш үзүүлээгүй үйл гэж сарам үйл дотор байна. Тэгээд тэрнээсэндээ иш үзүүлсэн сэтгэлтэйгээр бол иш үзүүлээгүй сэтгэлтэйгээр хөх гэж байна. Сайхан сэтгэлгүй, муухай сэтгэлгүй зүгээр л нэг сарам сэтгэлтэй өгдөг тийм тохиолдол байна гэж. За энэ бол одоо сайн муу хоёр сэтгэлийг өөрөө санаагүй дээр бусад ч юм сануулаагүй. Энэ бол одоо өөрөө ч одоо тэр сайн муу сэтгэлийн аль нэгийг санаагүй. Бусад хүмүүс ч өөрийг нь одоо сануулаагүй. За тийм төлөвт бол одоо ингээд сарам сэтгэлтэйгээр өгдөг тийм тохиолдол байна гэж. За энэ гурван тохиолдолд бол түүнд сайныг үлдэх нь харанхуйгаас гэгэр рүү явахтай адил ба. Өөхөх үед зүүднийх шиг сэтгэл таатай элдв дүрс үзэгдэх бөгөөд амгалан өгөхийн дэр махбодын хямралчны хүч багтаа байна. Тэгэхээр сайхан сэтгэлтэй ингээд зөв сайхан сэтгэлтэй хүн ингээд өгөх юм бол тэр үед одоо ингээд ухамсар ингээд бүдүүн ухамсар нарийн төлрөө ингээд хурагдж байгаа үед хүнд ямар үзэгддэм бэ гэхээр харанхуйгаас гэгэр рүү явж байгаа юм гэж тийм. Харанхуй төлөвөөс гэрэлгээтэй юмроо ингээд явчихж байгаа юм шиг. Тэгээд ингээд гоё сайхан зүүдэлж байгаа мэт сэтгэлд нэгт сайхан таатай мэдрэмж төрдгөө гэж. Тэгээ элдв янзын одоо сэтгэл таатай дүрс үзэгдэнэ гэж тийм ээ. Тэр зөв сайхан сэтгэлийг нь сэтгэлтэй нь одоо зохилдсон юм. Одоо зүүдшгэл гэж бид нар одоо чигтэйгэн сайхан зүйл ингээд бодоод тэрэндээ төвлөрөөд унтчих юм бол зүүдэнд тэр сайхан тэр бодлыг нь дагсан зөв сайхан сэтгэл таатай сайхан зүүдлэгдэх нь илүү хүчтэй байдаг байна. Тэрэн шиг тийм төлөв байдал сэтгэлд нь ургадаг гэж. Тийм болохоор сэтгэлнийх амгалан өгдөг юм л. Амгалан өгөхийн дээр махбодын хямралчны хүч багтаа гэж. Дээрээс нь одоо сэтгэл нь маш их тийм айдасгүйдэс сэтгэл зовнил ихтэй бол одоо тэрийгээ дагаад бие махбод нь хүртэл маш хүчтэй хямрна гэж. Бүх үед сэтгэл нь ч маш их зовлонтой, бие нь ч маш их одоо зовлон мэдэрч өгдөг гэж тийм. Сэтгэл харин сайхан сэтгэлтэй өгсөн хүн бол сэтгэл амгалан байхын дээр бие махбодын тэр хямралчих багтай амгалан тань өгөх юм аа. За мууг үлддэг нь гэгээс харанхуй додохтой ижлийн дээр өөхөх үед зүүднийх шиг гоо бус элдв дүрс үзэгдэх бөгөөд хүчтэй зовлон тэмдрэмж үүсгэхин дээр махбодын хямралч нэн их хүчрэг гэж. За тэгэхээр одоо муу бодолтой маш их муу үйл хийдэг тийм. Маш их муу үйл хийдэг. Тэр муу үйл хийдэг муу үйлийнхээ дадлаар одоо муу юм бодоод муу сэтгэлтэй юм. Бүхэн гэдэг бол гэгээс харанхуй руу одож байгаа юм. Ухамсарт нь тийм мэдрэмж төрдгөө гэж тийм. Өөхөх үед зүүднийх шиг гоо бус элдв дүрс үзэгдэх бөгөөд сэтгэл санаанд нь одоо бас элдв юм муу муухай дүрс үзэгдэж эхэлнэ гэж. Тэгээ хүчтэй зовлонт мэдрэмж үүсгэх юм бол сэтгэл нь маш их зовлон шаналд автах юм. Тэр махбодын хямрал, бие махбод нь ч гэсэн одоо хямарч
өгдөх нь одоо маш хүчтэй болно гэж байна. За Махбодын хямрал нь тэнгэр болон тамаас ангид төрөл бүгдэд байдаг гэж. За ер нь бол одоо өөхөх үеийн тэр бие Махбодын хямрал гэдэг бол за тамийн амтын тэнгэрийн амтын хоёроос бусдад нь байдаг гэж байна. Тэнгэрүүд бол одоо мах цусан бие байхгүй шүү дээ. Мах цусан бие байхгүй. Тамийн амтан бол бас бидний шиг ингээд бас энэ мах цусан бие байхгүй гэж байна. Там гэдэг чинь ер нь ингээд биднээс ухамсарын юу бах юм. Ухамсарын биднээс ухамсараас ургаад байгаа тийм үзэгдэл гэдэг байна шүү дээ. Там. Тийм болохоор там гэдэг нэг тийм тусдаа тийм ийм ертөнц бол байдаггүй л бахан л. Үсэндээ бид нар ухамсартаа ингээд ямар муу муухай үйлийг хураагаад ямар муу муухай бодлыг тийм яг тэр муу муухай үйл хураасан үйл муу бодол нь ингээд өснний дараа ухамсараас нь тэр муу муухай үйл муу муухай бодлууд нь одоо ингээд өөрт нь тийм маш муухай ертөнцийг мэдрүүлдэг гэх юм тийм. Тэгэхээр там тэнгэр хоёрт бол ингээд Махбодын хямрал гэдэг ийм зүйл байдаггүй маа гэж. Түүнээс бусад одоо төрлийн амьтдад бол тэр Махбодын хямрал байдаг байна тийм. Иш үзүүлэгдсэн буюу иш үзүүлэгдээгүй сэтгэлтэй урд номлосон зовлон жаргал хоёул гарахгүй гэж. Тэгэхээр нэг сармаг сэтгэлтэй буюу сайхан сэтгэлтэй ч биш, муухай сэтгэлтэй ч биш. Өөхөх үед тэр жаргал зовлон аль нь ч одоо гардгүй маа гэж. За өөхөх үед сайн муу хоёр сэтгэл аль хүчтэй дадсан нь илт болохоос өөр сэтгэл даган ордоггүй бөгөөд. Бид нар өөхөх үед одоо сайхан сэтгэлтэй өөхөө, муухай сэтгэлтэй өөхөө гэдэг чинь амьд ахуйда чи яг ямар сэтгэлийг дадуулж исэн юм бэ? Тэр чил одоо өөхөх үед илэрх нь хүчтэй байдаг гэж шүү дээ. Тэгэхээр бид нар амьд ахуйда яг ямар бодол сэтгэл, ямар бие хэлний үйлдэл, ямар бодол сэтгэлийг өөртөө дадуулсан юунд их дадал авьяастай байгаа юм. Тэр одоо дадал авьяастай байгаа тэр бодол сэтгэл маань одоо өөхөх үед одоо ил гарч ирэх нь хувь ихтэй гэж байна. За хоёуланд нь дадал нь тэнцүү бол. Тэгэхээр тэр буян нүглийн одоо үйл, буян нүглийн бодол энэ хоёрын хоёуланд нь одоо тэр дадал аяас нь тэнцүү бол гэж. Тэнцүү бол анхлан аль дурдсан нь гэж. За тэгэхээр тийм байна шүү дээ. Амьдралд ингээд амьдарч явах үедээ юусандаа буян нүглийн тэр бодол сэтгэлийн буйны бодол сэтгэл нь чамд хүчтэй дадсан бол өөхөх үед тэр буйны бодол сэтгэл нь төрхөн хүчтэй байдаг. Нүглийн бодол сэтгэл нь хүчтэй дадсан бол өөхөх үед тэр нүглийн бодол сэтгэл нь одоо төрхөн хүчтэй байна гэж. За энэ хоёрын хүч нь хоёул тэнцүү болгоч тийм. Яасан дээр буйн нүглийн бодол сэтгэлийн тэр дадал нь хоёул надад яг тэнцүү байх юм бол аль дурдсан нь аль нь төрүүлж чиний сэтгэл бодогдно. Тэр нь одоо өөхөх үед хүчтэй төрнө гэж. Тэгэхээр аль дурдсан нь илт болох ба бусд нь даган ордгоо гэж. Бусд нь төрөхгүй гэж. Тэрээр нь бол ингээд чинь ингээд хийж дадсан тэр зүйл нь л одоо бүрийн сэтгэлд илүү хүчтэй гарч ирэх юм байна. Яг үхэл айдас маш их хүчтэй аюул учрах үед тийм хүний сэтгэлд яг юу их бодогдож байдгийг тэр нь одоо тэр үед гарч ирэх нь шүү дээ. Тэр сэтгэлийн яг тэр сэтгэлийн цаад уг мөн чанартай яг юу бодогдоод байгаа гэдэг нь нэг тийм үед хүн гарч ирдэг байна л тийм. Түүнээс хүн бол одоо бусдад ярихтай ч юм уу эсвэл өөрийнхөө бодолт ч юм уу бодлороо хүчлээд ч юм уу тийм ингээд янз янзын бодоод тийгээд яваад иж болно. Гэтэ тэр чиний тэр одоо бодоод хүчлээд байгаа тэр зүйлээ чиний сэтгэл яг үнэхээр хүлээж авч байгаа юм гэж тийм. Тэг чиний сэтгэл яг үнэхээр хүлээж авахгүй бол тэгэл сэтгэл бол өөр юм бодоод байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр яг ингээд хийж байгаа үйлдэл, ярьж байгаа яриа тэр хүний бодож сэтгэж байгаа нь их тийм гоё сайхан зөв бас байж болно тийм.
Гэхдээ тийм хүн байлаа гэд яг сэтгэлийн гүн нь тийм биш байдаг хүн байх нь шүү дээ. Тэгэхээр тийм хүн бол одоо өөхөх үед бол яг өөхөх үед сэтгэлийн гүнд нь яг ямар бодол яг тэр хүнийг эзэмдээд исэн тэр нь л одоо яагаад ах нь гараад ирэх юм шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Хүн чинь ингээд амьд тулсан яг амь насанд тулсан тийм аюултай нөхцөл байдал учрахад тэр хүн яг тухайн хүний угс мөн чанар нь илэрнэ тийм. Өөхөх үед яг л тийм юм болдог байна. За сэтгэл нарийн төлөвтгүй үед за сэтгэл чинь ингээд нөгөө нэг одоо бүдүүн ухамсар чинь нарийн ухамсар руугаа шингээд орчиж байгаа тийм байдаг ч тийм. Сэтгэл нарийн төлөвтгүй үед сайн мөгөн хоёр сэтгэл буцдаг бол тэр сайн муу сэтгэл чинь байхгүй болчихно гэж. За тэр үед бол сэтгэл ингээд бүдүүн ухамсар нарийн ухамсар руу хураагдахад иш үзүүлсэн сэтгэл буюу иш үзүүлэгдэг буюу буян нүглийн бус сарамг сэтгэлийн төлөвт орчдгоо гэж. Гэхдээ тэр хэрчнээ сарамг сэтгэлийн төлөвт орж байгаа ч гэсэн нөгөө нэг бүдүүн ухамсарын үед байсан тэр сайн муу бодлыг чинь нөлөө нь явж идэг тийм. Нөлөө нь явж идэг. Нөлөө. Тэр бүдүүн ухамсарын үед ингээд зөв сайхан бодол ингээд яг сэтгэлд нь ингээд тэгтцсэн үед тэр бүдүүн ухамсар нь нарийн ухамсар руу хураагдаад тэр нарийн ухамсар нь хичнээн тэр сарамг төлөвт орчиж байгаа ч гэсэн нөгөө бүдүүн ухамсарын үед бодогдож исэн тэр сайн сайхан бодлын нөлөө нь тэр нарийн ухамсар үед явж идэг гэж тийм. За бүгдч мөн өөхөх үед тод бус хуран мэдэлд хүрэх хүртэл өн ертнэс дадсан бид шунхон төрдөг болоо гэж. За үнтэй ижил бас ингээд одоо бүдүүн ухамсар нь нарийн ухамсартаа одоо шингэх хүртэл бүдүүн ухамсарын төвшөнд тэр биедээ шуншин биед барьсан бодол биедээ шуншин шуунал энэ төр байж идэг гэж тийм. Нарийн ухамсарт шингээд ирэхээр нөгөө биед барьсан үзэл тэр биед шунсан шуналууд нь хүч нь ингээд маш сараад эхэлдэг гэж тийм. За түүний дараа биед шунсны ирэхээр би үгүй боллоо хэмээн бид дуурлах ба тэр нь зур бүтэх шалтгаан байна. Тэгэхээр биднээсээ одоо зуурдын төрөл бүтээд идэх шалтгаан чинь тэр гэж шүү дээ. Бид шунаад идэг. Тэр бид барьсан үзлээсээ болоод бид шунсан шунал төрөөд ирэхээр өөрийн сэтгэлд нь яхаа би ингээд одоо үгүй болж байна гэсэн тийм нэг нөгөө бид барьсан үзлийнх нь нөгөө үзэл чинь өөрийнхөө бийг яах нь муу юм шиг өөрийн талаасаа бүтцсэн юм шиг бодоод байна гэдэг нь. Тэгмэт яг ингээд өөрөө ингээд өөхөх үед нөгөө нэг бид барьсан үзэл маань нөгөө бид барьсан шунал маань өөрийн өрхгүй тэгж бодогддог. Тэгэхээр сэтгэл маань өөрөө тэр бид барьсан үзэл бид шунсан шуналынхаа эрхэнд яваад байгаа учраас нөгөө бид барьсан үзэл бид шунсан шуналд нь яхахгүй тийм бодол төрөхөд сэтгэлд өөрийн өрхгүй тийм юу төрдөг байх нь. Бодол нь өөр өрхгүй төрж эхэлдэг байх. Яа тэгэхээр тэрнийг эрхэнд байгаа учраас. Тэгээд тэгэхээр эргээд одоо би эргээд өөртөө бидээ шунаад байгаа учраас одоо яг нь эргээд төрөл авах хүсээд идэг байх юм. Нөгөө бид барьсан үзэл нь эргээд би ахаад эргээд амьдрмаар байна гэсэн юм. Тэгэхээр тэр бид барьсан үзэл маань яг өөхөх үед л яг нь ингээд би алга болж байна. Би алга болмооргүй байна гэсэн тийм нэг эсэргүүцэл үзүүлдэг байх нь шүү дээ. Тэр бид барьсан үзэл нь. Тэгэхээр тэр бид барьсан үзэл чинь харах өнцг нь өөрөө тийм буруу өнцг байгаа даахгүй. Тэр бид барьсан үзэлний өсөнд биегээ мөнхийн юм шиг тэр биег өөрийнхөө талаас бүтцсэн юм шиг тэр биег нэг игэл бус юм шиг тийм тэгээ бодцсон байгаа гэдэг.
бигээ тэгээ бодсон байгаа учраас нөгөө яг ингээд үхэл ирэх үед энэ би ингээд дуусч байгаа юм шиг тийм. Нөгөө мөнхийн гэж бодоод байсан. Нөгөө нэг өөрийн талаас бүтцсэн үнэхээр бүтцсэн юм шиг өөрт нь мэдрэгдээд байсан тэр би ингээд мөнх бус байдлыг үзүүлээд алга болж ийн гэж нөгөө бид барьсан үзэлт минь мэдрэгддэг байна. Тэгээд дөрөнгөт нөгөө би чинь бид барьсан үзэл чинь одоо эсэргүүцэл үзүүлдэг байна шүү дээ. Тэгээд ирэхээр би нөгөө бид барьсан үзэл маань дайц давтна эргээд амьдрмаар юм шиг санагдана. Тэгээд дөрөнгөт сэтгэл өөрийн ирэхгүй тэр бид барьсан үзлийн эрхэнд байгаад байгаа учраас эргээд одоо төрөл авах, эргээд амьдрах. За тэр төл рүү эргэж ордог байна тийм. Тэр бид нар ингээд үхээд эргээд төрөөд байгаа учраас чинь тэр юм гэж тийм. Ер нь бол хүн тийм шүү дээ ингээд. Одоо ямар ч үед тулсан амьдрмаар санагддаг гэж тийм. Хүн бол амьдрмаар санагддаг. Хүн бол ингээд амиа хорлно гэдэг бол маш хүнд хэцүү гэж тийм хүнд өөрт нь. Яагаад тэгэхээр зөвхөн амьдралд маш их ингээд хайртай байгаад байдаг юм л да. Амьдралд ингээд шунтсан. Амьдралыг маш их одоо хайрлсан амьдрал ялангуяа тэр амьдрал шунсан шунал хүчтэй тийм. Тэр амьдрах шунал амьдрах хүсэл асар хүчтэй байдаг учраас. Тэгэхээр хүн чинь нөгөө амиа хорлно гэхээр маш хүнд хэцүү өөрт нь тийм. Тэр яагаад тийм хүнд хэцүү вэ гэхээр энэ амьдрах хүсэл асар хүчтэй байгаа учраас тийм. Тэрэн шиг ингээд яг өөхөх үед хүн ингээд ингэсэндээ тийм л нөгөө би үзэл чинь ингээд маш их эсэргүүцэл үзүүлээд тэр би үзлийн хувьд бол би мөнх биш тийм. Өөрийнхөө талаас бүтцсэн биш. Энэ би чинь ерөөсөө мөнх болсон юм байна. Өөрийнхөө талаас бүтээгүй. Энэ чинь зүгээр шалтгаан нөхцөл ирэхээр ингэж яах нь зарим үед үхэж, зарим үед төрж ингэж явдсан байна гэдгийг тэр би үзэж ойлгохгүй байгаа байхгүй. Бид бүрсэн үзэл. Тэр бид бүрсэн үзэл минь ойлгохгүй байгаа учраас одоо бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй эргэж бодит байдлын эсрэг эргээд нөгөө бидээ улам хүчтэй шунсан. Тийм ээ. Бигээ би чигээр нь амьдруулмаар байгаа. Хүсэл төрдөг байна л. За ингээд ирэхээр энэ хүслийн ирэхээр өөрийн ирэхгүй эргээд одоо төрөл авах. Тэр процесс руугаа эргээд орох учраас тэр төрөл авахд чинь нэг коридор хэрэгтэй гэдэг шиг тийм. Нэг хаалганаас гарсан бол нөгөө хаалга руу ороход нэг орон зай хэрэгтэй шүү дээ тийм. Бас нэг хаалга нэгэнгүүт шууд нөгөө хаалга нь шууд ингээд урд нь нүур тулаастай байна гэж байхгүй гэдэг шиг тийм. Нэг хаалгаас нөгөө хаалга руу ороход дунд нэг заавал нэг орон зай байх хэрэгтэй гэдэг шиг. Дөнгөт нөгөө эргэж амьдрмаар төрмөр гэсэн тэр хүсэл нь байгаад байгаа учраас тэгвэл эргэнгүүт яаж юм? Дахиад нэг төрөл авах тэр хооронд нэг тийм зуурдын төрөл гэж коридор байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. За жишээлж байгаа юм шиг коридор байх хэрэгтэй гэхээр заавал нэг коридор байдгийн шиг бодож болохгүй зүгээр жишээлж хэлж байгаа юм шиг тийм ээ. Тэр нэг хаалганаас нөгөө хаалга руу ороход нэг коридор байна гэдэг шиг нэг төрлөөс нөгөө төрөл рүү дамжих зуурдын төрөл дамждаг юм. Тэгээд тэр зуурд бүтгэх шалтгаан чинь энэ бид барьсан үзэл энэ бидээ шунсан шундаас болоод идэв юм гэж. Тэр нөөсөндөө өөрийн ирэхгүй ингээд нэг тийм төрөл авдаг. Өөрийн ирэхгүй ингээд үхдэг. Өөрийн ирэхгүй ингээд одоо зовдөг. Хүссэн ч хүсээгүй ямар ч өөрийн ирэх өөрийн жолоо байхгүй ингээд өөрийн ирэхгүй бид нэр ингээд зовоод идэг энэ төлөв бол ингээд нөгөө нэг бид барьсан үзэлдээ өөрийн ирэхгүй автчихад байгаа. Тэр бид шунсан шуналд өөрийн ирэхгүй автчихад байгаа. Тэр төлөвс бий болоод байгаа юм л тийм.
Тэгэхээр ингээд бидээ шунахгүй, бидээ шунах шунал байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд амьдрын гэдэг чинь өөрөө хүний оюун санааны асар хүчрхэг тийм юу шаардаад байна шүү дээ. Хүч чадал шаардаад байна тийм ээ. Тэр бидээ шунахгүйгээр амьдрах гэдэг чинь ингээд одоо оюун санааны маш өндөр мэдрэмж шаарддаг тийм ээ. Аливаа зүйлийг ялгаж салгах тэр оюун санааны маш өндөр тэр бэлэг ухааны чадамж шаардж байгаа юм шүү дээ тийм ээ. Бид нар одоо бидээ шунахгүй амьдрын гэхээр ер нь бол ингээд бодонгот ямар ч утгагүй юм шиг санагддаг тийм. Утгагүй юм шиг. Яагаад тэгээ санагдаад байна гэхээр биднес оюун санааны төвшин тэр бид шуналгүйгээр амьдрах тэр төлөвийг төсөөлж чадахгүй байхгүй нэгсэн хүлээн авч чадахгүй шүү дээ. Яг тэр хайрцагт байгаад байгаа учраас өөр нэг тэр хайрцагнаас гарсан өөр нэг одоо төлөвийг эзэж одоо хүлээн зөвшөөрч чадахгүй. Ойлгож чадахгүй байна. Тэгэхээр ингээд оюун санааны маш тийм нүгэнсэндээ нэгсэндээ өгөх нэг тийм задгаа тэр хайрцагаа ингээд задлж чадсан тийм маш хүчрхэг юм оюун санааны ямар нэгэн зүйл хайрцаглаад байгаа юм оюун санааны чадамж хэрэгтэй байдаг. Тийм чадамж байхгүй болохоор хүн чинь бидээ шунахгүй гэхээр ингээд хамаг юм үгсгэж эхэлдэг тийм ээ. Юунд шунж болохгүй гэл юм байсан. Бүх юмыг одоо яах нь үгсгэж бүх юмыг одоо үл тоож хэлдэг байна. Гэхдээ бас тийм процессоос явахгүй гэх юм. Тийм процессоос ингээд явахаас бас аргагүй ч юм шиг тийм. Ягаад тэгэхээр ингээд юм чинь ингээд нэг төлөөс нөгөө төлөв шилжих юм бол одоо халуун хөтөн боллоо гэх юм бол халуун чинь яг халуун чигээрээ байж байгаа шууд хөтөн болохгүй шүү дээ. Халуун чинь ингээд явж байгаа одоо 10 градусын халуун байсан бол 9 8 7 6 5 4 3 2 1 тэг болно. Тэг градустай бол тэгээд тэг градусаас ахаад хасах 1 2 3 4 лугаа ингээд хөтрээд явна гэдэг шиг тийм. Тэгж явна гэдэг чинь ухамсарын одоо үзэл санааны харьцагч нь өөрөө ингээд баг багаар ингээд арилаад ингэж явсараа дараад нь явна тэг төлөв дээр очиод тэгээд нөгөө нэг эсрэг үзэл рүүгээ эргээд одоо цаашаа явж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр бас ингээд энэ байдал ингээд бид барих үзлийн энэ нөлөөнөөс гарахыг хүсээд энэ бид шунсан шунлынхаа нөлөөнөөс гарахыг хүсэж байгаа хүн бол яг энэ бид барих үзлээс ингээд гарч байгаа тохиолдолд яхахгүй ингээд энэ орчлон ертөнцийг энэ эгэл амьдралын төлөв огоорж байгаа энэ төлөв тэр хүнд угаасаа бий болох юм шиг байна л. За үргэлж оршихуй болон харин эрэгчд ч юм уу бид шунал төрдөг боловч бэлгээр шинжилээ төвчдгээс хүлээн авдаггүй ба жишээ нь хүчтэй хүн хүчгүйгээ зохихтой гэж. За ер нь бол одоо ингээд хоосон чанарыг элтэд онцсон тийм том дээдсүүд бол яа гэхээр дотор нь одоо тэр бие үзэл нь байж идэг л байх юм л тийм. Одоо бүрэн дүрэн одоо гэгэрчгээг учраас бие үзлийг бүрэн дүрэн арилгаж чадаагүй. Гэхдээ бие үзлийг маш хүчтэйгээр одоо нэгсэндээ дарангуулж чадсан. Хоосон чанарыг элтон чадсан тэр дээдсүүд нөгөө бид барьсан үзлээсээ үүдээд бид шунал нь төрдөг боловч тэр хоосон чанарыг элтэд он чадсан бэлэг ухааны хүчээр тэр бид барьсан үзэл тэр бид барьсан шуналыг маш хүчтэй яах нь дарж чаддаг гэж. Нэгсэндээ хүчтэй хүн хүчгүй хүнээ цохиод унгаачж байгаа юм шиг ч тийм. Биднэрт бол одоо тэр бид барих үзэл бид шунах шуналыг цохиод унгаачих хэмжээний оюун санааны чадамж биднэрт байхгүй байх нь. Байхгүй учраас бид нар бол ингээд хүссэн үсээгөө ингээд нөгөө 100 дургаа тараад хүссэн үсээгөө төрлөө дахиад одоо нөгөө үүлийг хийхээр ингээд
амьдрал явах нь л тийм. Хоосон чанарыг илт онцсон тийм оюун санааны тийм том чадамжтай болсон дээдсүүд бол тэр бид барих үзэл, бид барих шунлын бол зохиод унаачиж байгаа юм шиг. Нэгсэндээ ингээд одоо нэг боксер одоо нокаутанд оролцож байгаа юм шиг тийм болгож чаддсан юм а гэж. Тийм болохоор тэм том дээдсүүд бол тэр үүлийн ирэхээр ахиж тэр одоо ертөнцид энэ зовлонгийн тойрогт ахин тойрогт орох тийм үлийг шинээр хураахгүй гэж тийм. Тийм бол чаддаг гэж байгаа шүү дээ. Өмнөх юм дээр гарсан тийм. За тэгэхээр хотгтын мөрийг бол дотор нь хотгтын одоо эрдмийг бол дотор нь ингээд дөрвөн ангилдаг байна. Үргэлжид оршсон, харин эрэгч, харин үл эрэгч, дайснаа дарагч гэдэг тийм. За үргэлжид орших уу гэдэг нь ерөнхийдөө бол одоо хоосон чанарыг дөнгөж илт оноод байж байгаа. Тийм төлөв. За харин эрэгч гэдэг нь нэгсэндээ хоосон чанар шууд илт онцохоор шууд тэр бид бүрсэн шунал, бид бүрсэн үзэл тэрний нөлөө бол тодорхой хэмжээнд маш хүчтэй буурна. Гэхдээ тэрний нөлөө нь одоо бүрэн дүүрэн шууд дарагдчихаагүй байгаа учраас ахаад нэг одоо энэ ертөнцид ингээд ирдэг гэж төрөл авдаг гэж өөр юм шихгүй төрөл авдаг. За тэгээд энэ хоосон чанарын онсон бэлэг ухаанаа хөгжүүлээд ингээд яваад тахаар нөгөө нэг бид барих үзэл бид барих шунлын хүч нь ингээд улам саараа сүүлдээ харин эрэгчийн одоо өөрийг олоод ирэхээр ингээд орчлонд нэг ганц хоёр төрөл авах нь. Харин үл эрэгчийн утгыг олоод ирэхээр орчлонд эргэж үүлийн тэр үйл нисанаас ирэхээр эргэж төрөл авах ямар ч тийм юу болчдөг байна. Одоо юу болчдөг тийм үргэлжлэн тасардаг гэж тийм. Нөгөөсөндөө биднээс ингээд өөрийн эрэхгүй зовлонгийн тойрогт төрүүлээд байдаг. Нөгөө бид барих үзэл, нөгөө бид шүсэн шунал нь яг энэ харин үл эрэгчийн үед хурж ирээд бүр ямар ч одоо тамир тэнхээгүй гэдэг шиг тийм болно гэж тийм. Тэгээд одоо дайснаа дарагчийн утгыг олоход тэр би үзэл, бид барьсан үзэл, бид барих шунал бүрэн дүүрэн ангиж ирдэг гэж тийм. Тэгээд ирэхээр тэр бид барьсан үзэл, бид барьсан шунал байхгүй болоод ирэхээр уур гарч ирэхгүй. Омог атаархал гарч ирэхгүй. Тэгээд ирэхээр эднээсээ яг эсрэг талын бодлууд нь хөгжчихдөг байна тийм. Уур төрөхгүй учраас маш их тийм хүлээц төсвөр болоод эхэлдэг. Шунал төрөхгүй болохоор маш их тийм байгаа зүйлдээ сэтгэл хангалттай хангалуун төлөв тэр ухамсар ингээд бий болоод ирдэг. Уур байхгүй учраас тэр хүн дотор ингээд өөр юм шихгүй тийм инэрэнгүй сэтгэл, инэрэл нөгөөсөн гэдэг төлөв маш хүчтэй өөрөөс нь гарч ирдэг. Омог байхгүй болоод ирэхээр ингээд бусдыг ингээд өөртөө маш тийм ижил тэгшээр харж чаддаг тийм. Атаархал байхгүй болоод ирэхээр үргэж тийм бусдын сайн сайханд атаарх сэтгэл байхгүй. Харин эргээд бусдыг үргэлж сайн сайхан байх тийм сэтгэлийг тээдэг тийм. Бусдын сайн сайхан байхыг байгаад нь чигтэйхэн чин сэтгэлээс баярлаж чаддаг. Бусдын сайн сайхан байлгахад өөрөө ингэж яах нь сэтгэл зүрхээ зориулж чаддаг. Тийм болж эхэлдэг байна тийм. То шунал байхгүй болоод ирэхээр тэр харамын сэтгэл байхгүй болж эхэлнэ. Нүсэндээ байгаа зүйлдээ сэтгэл ханах тэр төлөв ингээд өөрт нь бий болоод ирэхээр та харамын сэтгэл байхгүй болж эхэлдэг байна тийм. Ямар нэгэн зүйлд одоо яах нь тэрэнд одоо хорогдож шунсан тийм төлөв байхгүй болоод эхэлж шүү дээ. Тэгэхээр юуг л бол юуг ингээд бусдад чин сэтгэлээс өгч чаддаг. Тэрэнд хорогдох, хариу харсан тийм сэтгэл байхгүй өгч чаддаг. Тийм төлөв гарч ирдэг байна тийм. Гарч ирнэ гэхээс тийм төлөв ингэж одоо тэр хүн одоо энэ муу сэтгэлүүд нь ингээд багасах тусам муу сэтгэлүүдийн эсрэг талын сэтгэлүүд чинь хөгжөд. Тэгэхээр нэг өсөндөө гэгэрнэ гэдэг чинь тэр ухамсарын муу төлөвүүд найрлаад ухамсарын тэр сайн төлөвүүд нь ингээд хөгжөд байдаг байна. Хөгжөд байдаг.
Тэгэхээр энэ гэгэрэл гэдэг юм чинь тийм нэг зүгээр нэг ингээд хөшөө шиг ингээд болчдөг тийм зүйл ерөөсөө биш байх нь шүү дээ. Гэгэрэл гэдэг бол өөрөө асар гайхамшигтай зүйл байгаа байхгүй юу ер нь. Тэгэхээр би тэр эзэн бидээ шунаад байгаа тэр ялангуяа эзэн бидээ шунаад юмыг мөнхөд бариад байгаа юмыг өөрийнхөө талаас бүтцэн гэж бодоод байгаа юмыг эгэл бус гэж ингэж хүлээж аваад байгаа тэр ухамсарын тэр бид бэрсэн үзлийн төлөв ингээд арилаад эхлэхээр бүх оршихуй мөн чанарыг яг байгаа мөн чанараар нь хүлээж авах тийм ойлгох тийм оюун санааны маш хүчтэй чадамж тэнд бий болдог байна л тийм. Тэр нэгсэнд ингээ хайрцаг ингээ байхгүй болж эхэлж шүү дээ. Оюун санааны тийм хайрцагуд ингээ тэр хүнд ингээ байхгүй болж эхэлж. За тэгээд ирэхэд тэр бид барьсан үзлэр бид шунаад байгаа төлөв байхгүй болоод ирэхээр өөрийгөө бол яг жинхэнэ утгаараа энэ орчлон ертөнцийн нэг хэсэг юм байна гэдгийг бүрэн дүрэн ухамсарлана гэж байгаа шүү дээ. Одоо бол бид нар бол өөрийгөө бол энэ орчлон хорвоо нэг юм аа гэж яг бодлороо бол мэдээд байгаа. Мэдлэг одоо шинжлэх ухааны мэдлэг янз янз ямар тэр бодлороо бол мэдэж чадаад байгаа. Гэхдээ сэтгэл бол хэзээ ч тэр хөлөн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Биднээс сэтгэл бол тэ. Биднээс сэтгэл бол өөрсдөө бол дотроо бол стенэрэ чим юу юм бэ гэж байгаа юм шиг л тийм ээ. Ингээ омог арахлан ингээл савсал заал. Яалс уур омгийн савсал заал. Шунал малн зүгээр ингээл нөгөө нэг гар нь ингээл одоо юу гэх юм те. Гар натцсан юм шиг гэдэг шиг байж сууч чадахгүй ингээл шунал нь авалцвал тийм ээ. Биднээс сэтгэл ер нь тийм л байгаа шүү дээ. Ер нь тэгэл тэр хата хорслон заанаас нь сухалцаал тийм ээ. Тэгэл ямар нэгэн зовлон бэрхшээл элдэн янз юм тохиолдсон бодлого өөрийн ирэхгүй сэтгэл нь ингээл нэг байж сууж ядаал тийм ээ. Цөхрөнгөө бараал, зарим нь ингээл тэсвэрээ бараал, зарим нь ингээл бүр ингээд нөгөө зовлондоо дарлагдаад бүр ингээд яатсан тийм ээ. Буугаад өгцсөн. Сэтгэл санааны ямар ч тийм одоо хүч зориг тамирт ингээ байхгүй болцсон тийм. Тэгээ энэ бүхэн чи юунаас болоод нэхэр тэр энэ шунал ур мухаг атомгийн энэний нөлөөнөөс болоод байна. Тэрнээс болоод ингээл өөрхий маш их тийм тэнцвэргүй төлөвт автчихад байгаа хгүй сэтгэлээр. Тэр нэгсэндээ эн чинь юу бодоод байна гэхээр яг тэр өөрийгөө юу гэж бодоод тодорхойлцсон байгаа тэр ухамсар маань ингээд биднээсийг яг бусад бүх юмд тэгж хандах нэг тийм нэг хандлага руу ингэж явуулаад байгаа тийм. Тэгэхээр энэ бид барьсан үзэл энэ аминч үзэл гэх мэт энэ үзлүүдийн яг ямыг хараад байгаа өнцгийг нь маш сайн тодорхойлж сурах хэрэгтэй чухал байхгүй. Маш сайн тодорхойлж сурах. Тэр нэгсэнд би яг энэ өөрийгөө юу гэж үзээд байна? Энэ ертөнцийг яг би яг юу гэж хараад байна гэдэг өөрийнхөө тэр дотоод сэтгэлийнхэн гүн, чиний сэтгэлийн гүн тэр чин сэтгэл чинь яг юмыг яг юу гэж хараад байгаа, юу гэж тодорхойлж байгаа гэдэг тэр харах өнцгөө зөв таниад авах юм бол бид нэр ингээд маш том дэвшил гарах юм байна л да биднэрт тийм ээ. Тэгээд ирэхээр хүн ингээд яг тэр нь яг зөв үү буруу юу яг энэ бодит байдал дээр яг чиний энэ хараад байгаа чи яг өөрөө зөгцөж байгаа юу зөв буруу юу гэдгээ яг ингээд бүрэн дүрэн таних тийм үү таалга нэгдэж эхлэх юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгж таньж авна гэдэг чинь өөрөө маш их тийм оюун ухааны чадамж, мэдлэгийн чадамж, мэдрэмжийн чадамж, төвлөрлийн чадамж маш их зүйл хүнээс шаардж байгаа байхгүй. Зүгээр нэг мэдрэмжтэйгээр явж болохгүй. Мэдрэмжээр явчих юм бол тэр мэдрэмж гэдэг юм чинь юмыг ялгах салгадаг зүйл ерөөсөө биш шүү дээ тийм ээ. Мэдрэмж бол тэнд бол юу байхгүй. Зарчим байхгүй тийм ээ. Мэдрэмж бол тийм. Төвлөрөл бол хэд төвлөрөөд ирэх юм бол оюун ухаан ажиллахаар ачин тийм ээ. Хит оюун ухааны ажиллуулаад эхлэвэл нөгөө төвлөрөл мэдрэмж энэ чинь
байхгүй болоод нэг тийм модон юм шиг болчихно тийм ээ. Хүний ухамсар ингээд нэг тийм ороо борчих болчихно тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ ингээд хүний тэр ухамсарын бүх төлөвүүдийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэр мэдрэмжийн хөгжүүлэх хэрэгтэй, бэлэг ухааны хөгжүүлэх хэрэгтэй, төвлөрлийн хөгжүүлэх хэрэгтэй, инэрл нэгүслийн хөгжүүлэх хэрэгтэй, ёс суртахуунлах чанарын хөгжүүлэх хэрэгтэй. Энэ сэтгэл дотор байгаа бүх сайн даваа чанаруудыг бүгдийг ингээд тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй юм. Тэгэхгүй ганцхан нэг нь барьж аваад явчихаар тууширчаад байгаа байхгүй тийм ээ. Хэд их тэр бэлэг ухаан мэдлэг бариа явчихаараа хүн чинь нэг модон болчиход байгаа юм шүү дээ тийм ээ. Нэг тийм ороо борчих тийм мэдрэлч юм шиг тийм. Хэд их мэдрэмж өгөө явчихаараа ингээд газар солит юм шиг тийм ээ. Хэд их төвлөрөл өгөө явчихаараа ингээд ерөөсөө нэг амьдрал донд орч чадахгүй ингээд нэг тийм зожиг юм шиг тийм болоо явчихдаг. Тэгэхээр гэгэрнэ гэдэг чинь өөрөө тийм оюун санаан дотор байж болох бүх сайн чанаруудыг ингээд цогцлоож байгаа тийм хэлбэрхгүй ууг нь тийм. Тэгээ зогцлоохийн тухайд бид нар өөрсдөө одоо байгаа энэ хайрцагнаасаа гарах хэрэгтэй тийм. Хайрцагнаас гарна гэдэг чинь их л юу шаарддаг юм л тийм. Хүнээс ингээ оюун санааны бяд цаг хугацаа хичээл зүтгэл мэдлэгийг хүлээж авах гэдэг чинь мэдлэгийг боловсруулна гэдэг чинь бас л оюун санааны чадамж хэрэгтэй байгаа байхгүй тийм. Мэдлэгийг боловсруулна гэхэр чинь ингээд туушраад явж болохгүй. Хит үгүйсгээд явж болохгүй. Яг ингээд тэр дундаас ингээд авах гэхээ ухаанаар байдаг шиг. Үнэхээр зөв юм гэж яг юу вэ гэдэг таныхын тухай тэр нэг юмыг нэг учир шалтгаанаар хөөж тунгааж логикоор бодож ингэж барьж авдаг нэг тийм ухаан хэрэгтэй л байна л тийм. Тэгэхгүй болохоор нэг усан тэнэг гэдэг шиг тийм ээ. Тийм болчдөг. Усан тэнэг гэдэг чинь одоо нэг зүүрлэж шүү дээ. Ус гэдэг чинь ингээд одоо усны сувг хаашаа явна тийшээ ус урсна гэж тийм. Тийм биж болохгүй гэж тийм. Зүгээр л нэг хүн тиймээ гэж хэлэнгүүт тийм байх гал дагаа авчихдээ. Нэг хүн наа чин биш ээ гэнгүүт биш юм байна гал дагаа авчихдээ тийм ерөөсөө яг тийм ус шиг тийм биж болохгүй гэж. Ус бол усны сувгаа дагана гэдэг шиг. Тэг өөрөө ухаангүй байж болохгүй гэж. Тийм усан тэнэг шиг байж болохгүй гэж хэлээд байгаа шүү дээ. Усан тэнэг гэдэг үг чинь нэг юм утгатай юм шиг байна. Тэгэхээр нэг өсөндөө ингээд нэг тийм одоо нэг тийм ухаан л хэрэгтэй голч ухаан гэдэг. Одоо монгол хэлээр бол голч ухаан. Ямар ч хүний ярьж байгаа зүйлээс нэг голыг атгаад нэг тэндээс нэг ойлгож авчаад байдаг тийм. Хичнээн хүн нэг буруу юм ярьж аж болно. Гэхдээ тэр буруу юм ярьж байгаа ч гэсэн тэр буруу зүйл дотроос нь нэгдэг. Тэр дотор ч нэг үнэртэй нэг жоохон ч байгаа шүү дээ. Тэрэн чадхаа ингээд одоо ойлгоод авчдаг нэг тийм чадамж хэрэгтэй л шүү юм л да. Хүн нэг зөв юм ярьж аж болно. Гэхдээ зөв юм ярьж байгаа ч гэсэн тэр дотроос алдаа дутагдaltaй ч юм байж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хүн зөв юм ярьж нэгэл тэр ярьж байгаа зүйл нь тэр чигээр нь зөв болгоод энэ хүн буруу юм ярьж нэгэл ярьж байгаа зүйлээ тэр чигээр нь харлуулаад үүсгэл ингээд явах шүү дээ. Тэгэхээр ингээд хүнд нэг тийм оюун ухааны нэг тийм тэнцвэртэй тийм голч ухаан хэрэгтэй л байгаа юм л да. Юмд ингээд туушраад явчихдаг. Тийм ухаан байж ижил энэ мэдлэгийг өөртөө олж авч чадна. Тийм ухаан байж иж бид нэр ингээд юмд ингэж одоо юу таандах нь шүү дээ. Одоо өөрийнх нь дотор сэтгэлд өөртөө тийм одоо үнэн зөв хандах юм уу? Тэгэж үж тэр тэнцвэрийг тогтоож чадах юм л да тийм. Тэгэхээр бэлэг ухааны хөгжүүлэхийн тухайд одоо бурхны номонд л ингээд ялангуяа одоо мэтгэлцэх хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Мэтгэлцэх хэрэгтэй. Ингээд яг тэр юмсын мөн чанарыг олохын тухайд ингээд одоо ухаанаа оруулдуулж
олон янзын хүмүүсийн одоо тэр учир ухааныг сонсож тийм ээ. Тэр одоо хоорондоо ингэж санал бодлоос өлсөж мэтгэлцэх хэрэгтэй л гэдэг юм. Тэгэж чадвал тэр бэлэг ухааны чадамж хөгждөг. Бас тэр дээрэс нь одоо зарим юунууд дээр бол одоо ингээд тэр мандшир бурхан энэ бясалгал энэ хийх хэрэгтэй ч гэдэг юм тийм. Мандшир бурхан бол одоо бэлэг ухааны бурхан гэдэг үгнээс. Гэтэ хамгийн гол нь бол хүн ингээд бэлэг ухаанаа ажилуулах хэрэгтэй л гэдэг юм л да. Ажилуулах хэрэгтэй. Ажилуулахын тухайд ингэж одоо нэг за бясалгалын хэсэг дээр гарна да бодмөрийн зэрэг бясалгалын хэсэг дээр нэлээд дэлгэнгүй гарна да. Тэр үед одоо яг ямар хүнд ямар бясалгал хийдэг юм тийм ээ. Одоо шунал ихтэй хүнд ямар бясалгал хийдэг, уур ихтэй хүнд ямар бясалгал хийдэг. Тэр оюун санааных нь ямар алдаа дутагдал нь тэр хүнд илүү давмгай байгаа тийм тэрэнд нь таарсан тэр алдаа дутагдлын засах тэнцвэржүүлэх тийм бясалгалууд бас байдаг. За хүүхэд илч хаанаас хураагддаг вэ гэж. 3 дахь нь гэж тийм. За муу хүлддэг нь биеийн дээрээс эхлэн элч нь хураагдана. За ер нь бол одоо нүгэл хэлэнц маш их хийдэг тийм ээ. Бодол санаа нэг тийм дотор бодол сэтгэлдээ маш их одоо нүгэл хэлэнц юм буруу муу бодлыг тээж явдаг. За тийм хүн одоо өгөх юм бол элч нь бол одоо дээрээс хураагддаг гэж. Толгоноос эхэлж ингэж хүүт одоо би энэ хүүтэн гаргаж эхэлдэг гэж тийм. За тэр нь зүрх хүртэл хураагдана гэж. Зүрхөрөө тэр элчин хураалтан зогсно. За сайныг үлддэг нь анхлан биеийн доороос элчин хураагддаг. Тэгэхээр тийм маш их одоо буянтай сайхан хүний өөхөх үед элчин бол хөлнөөс нь хураагддаг гэж тийм. Хураагдан зүрхэнд хүрээд зогсохгүй. Ягаад зүрхэнд очиж зогсоод байна гэхээр энэ зүрх гэдэг бол ингээд биднээс гол төв хэсэг байна шүү дээ. Одоо нэг эцэг эхийн улаан цагаан тусал чинь яг ингэ нийлээд барилдаж байгаа тэр амсар чинь яг энэ биднээс энэ цээжний төвд идэг гэдэг юм шүү дээ. Тэгэхээр яг ингээд биднээс энэ биеийн элч чинь анх хаанаас түгсэн бэ гэхээр эцэг эхийн улаан цагаан туслын нийлбэрээс ингэж түгсэн тийм ээ. Биднээс хамаг одоо энэ яс мах чүмэг тусал тэгэл энэ одоо судас цус биеийн элч энэ ч бүгдээрээ тэр эцэг эхийн цагаан туслалс одоо юу арч гарч ирсэн шүү дээ тийм ээ. Төлжиж. Тэгэхээр тэр биднээс биеинд байгаа энерги гэж хэлэх юм уу тэр элч дулаан гэдэг бол яг тэр эцгийн улаан цагаан туслаас гарч ирж байгаа учраас эргээд хураагдахтаа хаанаас хураагдсан тэр цэгрэг бол хураагдах юм тийм. За зүрхэнд хураагдаад зүрхэн буюу одоо зүрхэн хэсэг гэж хэлээд байгаа бурхан амьтан зүрх гэж хэлэхгүй байгаа зүрхэн. Зүрх гэх юм бол одоо биднээс энэ цоглоод байгаа зүрх шүү дээ тийм. Цоглоод байгаа зүрх. Зүрхэн хэсэг гэхээр төв хэсэг гэж хэлдэг байхгүй. Зүрхэн гэдэг чинь төв гэсэн утгатай тийм төв. Тэгэхээр бурхны номонд дээр энэ нэр томьёонуудын бас нэг тийм ялгаанууд яваад байгаа тийм. Зүрхэн гэж хэлээд шүү дээ. Зүрхнээс, зүрхэн хэсгээс. За бурхны номонд дээр одоо зүрхэн тусах газар зүрхэн хэсэг гэдэг ингээд гараад байдаг. Зүрхэн гэдэг чинь яг ингээд тэр нөгөө эцэг эхийн цагаан тусал анхан нийлж барилдсан тэр амсар тэр зааг хаана урсч байгаа тэр цээжний гол төв хэсгийг хэлээд байгаа. Тэгээ тийшээ ингээд энерги чинь хураагдаад тэр эцэг эхийн цагаан туслын голд одоо юу оршиж байгаа гэхээр биднээс ухамсар оршиж байгаа. За одоо хүмүүст одоо илүү хэлбэршүүлж ойлгуулъяг бол сүнсэн тэнд байгаа маа гэдэг ч юм да. Тэгэхээр тэр ухамсар яг ингээд тэр эцгийн цагаан туслын тэнд гол тэр эцгийн цагаан туслын дунд оршиж байгаа учраас тэнд ингээд хамаг илж хураагдаад тэр эцгийн цагаан тусал ингээд хоорондоо барьцаалтад байж байгаа. Тэр барьцаалтад байж байгаа энерги нь буюу тэр хүч нь ингээд дуусангууд хоорондоо салах нь юм. Сална гэж. Салангууд одоо тэндээс нөгөө ухамсар чөлөөлөгдөх нь шүү дээ. Тэгэхээр энэ биеийг одоо орхиод явах юм тийм ээ. Тэгээ тэр зүрхэн хэсэг тэр зүрхэн буюу эцгийн цагаан тусал маань салахаар тийм мэдлийг үтмө буюу тийм мэдл маань буюу тийм мэдл гэж биднээс энэ тэр сэтгэл хэлээд байгаа. Сэтгэл ухамсар маань одоо энэ бие орхиод гараад явна гэж. За анхлан тусал цусны дунд ямар н за тусал цус гэж харж ш. Тусал гэдэг нь одоо эцгийн цагаан тусал цус гэдэг нь ихийн
эхийн одоо улаан туслыг хэлээд байгаа юм л тийм ээ. Одоо тусад цусны дунд буюу энэ эцэг эхийн улаан цагаан туслын дунд ямар тийм мэдл оршин тэр нь зүрхэн болохгүй гэдэг ч тийм ээ. За бөгөөд эцэстээ аль хэсгээс эвгүцсэн тэрэн рүү анхлан ордоггүй гэж. Тэгэхээр биднээс ухамсар эцэгийн цагаан туслаас эвгүүтээд юм бие орхиод гараад явлаа. Хойдрол дахиад нэг төрөл авахд эргээл ямар нэгэн амьтны эцэгийн тэр цагаан туслын дунд дахиад орж төрөл авна гэж тийм. Тэгэхээр эцэстээ аль хэсгээс эвгүцсэн гэж. Хаанаас ямар газараас эвгүцсэн гэхээр эцэгийн цагаан туслаас эвгүцсэн. Эргээд төрөл авахдаа эцэгийн цагаан тусал буюу тэрэн рүүгээ анхлан ордог гэж тийм. За дөрөвт үхээд зуурд бүтдэг ёс гэж тийм. За өгсөний дараа одоо зуурдын ертөнц яаж бүтдэг юм бэ? За өмнө номлосон мэд тийм мэдл хаанаас эвгүцсэн тэр хэсгээс завсардалгүй жингийн тухай өндөр нам шиг одоо өндөрс намсаж гүмэт. За энэ дэр орчуулгын жоохон тийм болчих. Жингийн тухай өндөрсөж намсах шиг гэж. Намсах мэт гэж ингэж орчуулах юм одоо ер нь бол тийм. Өндөр нам шиг гэдэг. Явчих чинь жоохон буруу бах. Өндөрсөж намсдаг мэт гэж. Өндөрсөж намсах мэт. Өгсөн луга зурд бүтнэ. Тэгэхээр нэгсэнд өхөнгүүтэл тэр даруйд зурд бүтэх юм гэж. Түүнээс өгсний дараа байж байгаа зурд бүтдэг ерөөсөө биш гэж тийм. Бид нар одоо жингийн тухаан дээр нэг жингийн тухаан дээр хүндэм 50 гут нөгөөх нь өрөөгдөнө гэдэг шиг тийм. Өхөнгүүтэл шууд зурд бүтнэ гэж тийм. За зэрхүү зуурд нь ч нүд тэргүүтээ эргэтэн бүрдсэн. Тэгэхээр тэр зуурдын төрөл гэдэг бол ямар төрөл байд юм бэ? Тэгэхээр тэр зуурдын төрлийн биемийн хаанаас гарч ирээд байна гэхээр биднээс нөгөө нэг ухамсараас гарч ирээд байгаа гэж тийм. Тэгэхээр биднээс ухамсар чинь бол өөрөө тийм энергийн хос шинжтэй гэдэг байна шүү дээ. Хос шинжтэй. Энергитэй хоссон тийм байдаг гэж ухамсар гэдэг бол тийм. Энерги бол ингээд одоо тэр одоо юу бий болгодог байна л тийм ээ. Энерги маань төлжөөд ирэхээр ямар нэгэн тийм зурдын амьтны биеийг бий болгодог тийм ээ. Ухамсар маань одоо ингээд ямар нэгэн амьтны төрөл авах тийм үйл нь боловсруулаад одоо хүүхэд бид нар ингээд нэг бодол төрнө гэж байгаа шүү дээ. Бодол төрөнгөө тэр бодлыг дагсан урд урдын төрөлд хураасан ямар нэгэн сэтгэлд одоо хадгалагдаж үлдсэн нэг үйл сэрнэ гэж байна. Тэр үйл сэрэнгүү тэр үйл чинь одоо би ингээд ямар нэгэн хүн болж төрөх юм уу? Эсвэл ямар нэгэн адуу мал болж төрөх юм уу? Тэм үйл ингээд сэрчих юм бол яг ингээд тэр үеийн нөлөөгөөр одоо биднээс ухамсартай хамт байгаа энерги маань яг тэр амьтныхаа яах нь дүрсчлэлтийг өөртөө бий болгоно гэж байгаа шүү дээ. Тэр энерги нөр. Тэр ухамсар нь нөгөөсөндөө ухамсар бол энергийг удирдна гэдэг. Тэгэхээр нөгөөсөндөө бид нар ухамсартай яг ингэж ухамсар хаана очин тэнд энергийг дагаж явж байна. Ухамсар юуг бодож төсөөлнө энерги нь яг тэр ухамсарын бодож төсөөлж байгаа тэр дүрсжилт гэдэг юм уу тэр төлөвийг өөртөө бий болгож идэг гэж байна. Тэгэхээр ингээд бидний ухамсарт ингээд ямар нэг амьтны төрөл авах тийм үйл ингээд сэрэх юм бол тэр үйл сэрсэн байгаа учраас ухамсар маань яг тэр үйлийнхээ буюу тэр амьтны төрлийг авах тэр нэг оюун бодлынхаа төлөвт орчдөг. Тэгээд ирээд энерги нь яг тэр амьтныхаа одоо дүрсчлэлтэнд бүтдэг байна л дээ. Тэгэхээр тэр зурдын амьтны бие бол ингээд биднээс ухамсарын тэр хосолмол тэр энергийн төлөөс одоо Бурхны номонд бол одоо хий гэдэг байна шүү дээ. Хийн төлөв гэдэг тийм. Тэгээд тэрнээс гарч ирдэг байна гэж. Тэгээд зурд нь бүтэнгүү тэрнээс гарч иж байгаа тэр хийн төлөвтэй тэр бие маань эргэтэн бүрдсэн гэж. Бүх эргэтэнтэй гэж. Хүн болж төрөх гэж байгаа тэр зурдын төрлийн амьтан бол яг л хүний дүрсжилттэй тийм ээ. Ерөөсөө л ингээл гар хөлн бүтэн нүд ам жих хамар ингээл бүх юм байждаг. Эргэтэн бүрдсэн. Хаан төрөх тэр амьтны биеийн дүртэй гэж тийм ээ. За төрөл авах хүртлээр нүд нь тэнгэрийн нүд мэт торхгүй бод. Тэгэхээр тэр зурдын төрлийн амьтны одоо бие эргэтэн бол ингээд энергийн төлөвтэй учраас одоо энэ нүд нь хүртэл яах нь
энергийн төлөвтэй нүд үждэг. Тэгээ төрнүүд бол ингээд торч тулах юм байхгүй юмыг харж чаддаг тийм нүдтэй байх нь л тийм. А биднээс нүд бол ингээд ягаад юмыг одоо хамны цаана байгаа юмыг харж чадахгүй нэг биднээс нүд нөгөө энергийн төлөвтэй нүд биш. Биднээс юм биш чинь нүд чинь өөр мах цусан төлөвтэй нүд байхгүй. Мах цусан төлөвтэй нүд учраас мах цусан төлөвтэй нүд чинь ингээд одоо хамны цаадахыг нэвтэлж харж чаддгүй юм. Тийм чадвар байхгүй өөртөө тийм. Тэгэхээр энэ мах цусан төлөвтэй энэ нүд бол ингээд тэр ханыг нэвтэлж чадах тийм тунгалаг чанар өөртөө байхгүй байхгүй. Ханыг нэвтэлж чадах тийм тунгалаг чанар өөртөө байхгүй. А энергийн төлөвтэй бие бол ингээд ханыг нэвтэлж чадах тийм тунгалаг чанар өөртөө байж идэг тэр энергит нь. Тийм учраас тэр энергийн төлөвтэй нүд бол ингээд энэ ханыг хүртэл нэвтэлж харж чаддаг. Тэнгэрийн нүд гэж энэ одоо тэнгэрүүд бол ингээд хэдэн зуун мянган километрийн наан цаанаага бүх юмыг торч тулахгүйгээр ингээд харж чадах тийм асар хүчтэй энергийн төлөвтэй тийм нүдтэй байдаг гэж байна. Тэгэхээр энэ завсрын төрлийн амьтан бол тийм нүдтэй л явах нь л тийм. Угаасаа биеийн тэгээ бүтцсэн юм чи тийм. За тэнгэрийн нүд мэт торхгүй бөгөөд юм тор тулахгүй юм харж чадна гэж. За биеийн ч 90 төвлөгөөний төгөлдөр мэт торхгүй бөгөөд бие нь бас энергийн төлөвтэй учраас ерөөсө хаашаа явна юу хийн тэр нь бол ингээд өмнөд тор тулахгүй ерөөсөө бидний 90 төвлөгөөний шидтэй юм шиг л тийм байна гэж. За зуурдыг ижил язгуур юм болон бясалгалаас бүтсэн гим луга хагацсан тэнгэрийн нүд харах ба гэж. Одоо зуурдын амьтныг одоо ямар нүдтэй амьтан харж чаддсан бэ гэхээр за зуурдыг бол ямар амьтан харж чадахгүй гэхээр одоо өөртөө ижил язгууртай тийм зуурдын амьтан өөрийг нь харна гэж байгаа тийм. Тэгэхээр ижил язгууртай гэдэг нь хүн болж төрөх тийм зуурдын амьтан бол хүн болж төрөх төр зуурдын амьтныг харна гэж тийм. Түүнээс одоо хүн болж төрөх төр зуурдын амьтан бол одоо адгуус болж төрөх тийм зуурдын амьтныг харж чадахгүй л байна. За эсвэл зуурдын амьтныг одоо бясалгалаас бүтсэн гим луга хаагцсан тэнгэрийн нүд гэж. Одоо бясалгалын хүчээр өөртөө бий болгосон. За тэгээ тэнгэрийн нүд гэдэг тийм. Одоо тэнгэрийн нүд гэдэг тийм тэнгэрийн нүдний тэр элт мэдл гэж яддаг байна л. Тэгээ тэнгэрийн нүдний элт мэдлийг бол бид нэр бясалгалын хүчээр өөртөө бүтээж болдог байна. Тэгээ бясалгаад ирэхээр хүний нүдэнд одоо давхар тийм шинэ хальс бий болдог гэж юм л тийм. Одоо бид нэр ингээд бясалгалын асар өндөр чадвар ингээд эзэмшээд ингээд маш өндөр тийм бясалгалын чадвар эзэмшээд тэгээд одоо би одоо тэнгэрийн нүдний элт мэдлийг олохын төлөө тийм зориг тавиад яг тэр бясалгалын дагуу тийм тэнгэрийн нүдийг бүтээх тэр бясалгалыг ингээ хийгээд эхлэхээр аажиндаа биднээс нүдэнд ингээд давхар шин тийм хальс бий болдог гэж тийм маш тунгалаг тийм хальс бий болдог. Тэр хальс нь ингээд одоо гим луга хагацсан гэж байгаа. Гим луга хагацсан гэдэг нь одоо тэнгэрийн нүдний тэр эргэтэн тэр нүдэн дээр тийм хальс бий болоо. Тэр хальс нь одоо 5 янзын гимээс хагацсан байх хэрэгтэй гэж байна. За тэгээ ийм байх юм бол тийм одоо тэнгэрийн нүдний эргэтнийг олоод тийм бясалгалын чадварыг эзэмшээд ингээд болцсон. За тийм бясалгалын өндөр чадвар төрсэн тийм чадaltaй хүмүүс бол одоо зуурдын биеийг харж чадна гэж байна. Тэгэхээр бясалгалаас бүтсэн гим луга хагацсан тэнгэрийн нүдийг эрхшээсэн тийм том эго зураг бясалгаач нар бол тэр зуурдын биеийг харж чаддаг юм аа. Тэгэхээр зуурдын биеийг бол хоёр төрлийн амьтанд харж чадах юм шүү дээ. Нэг бол өөртөө одоо язгуур ижил зуурдын амьтан зуурдын амьтны тэр биеийг харах нь нэг бол энэ тэнгэрийн нүдийг бясалгалын хүчээр олсон гимээс хагацсан тэнгэрийн нүдийг эрхшээсэн. За тийм одоо бясалгаач нар харж чадах нэ гэж. За алин амьтны зуурд бүтсэн бол тэрнээс өөр төрөл буцах боломжгүй. Тэгэхээр зуурдын төрөл төрсөн л бол тэгэл ерөөсөө ахиж одоо нэгэсэндээ нэг морь болж төрөх үүлэн сэрээд тэр морь болж төрөх үүлийг ирэхээр одоо зуурдын төрөлд морь болж төрөх тийм морины дүрстэй зуурдын амьтан болоод төрчих гэж. Тэгмээ тэр амьтан бол одоо морь болж төрөх нь шүү дээ.
Тэгэл төрсөн бол одоо тэндээс ахиж одоо тэр үүлийг буцаах ямар ч боломжгүй гэж сангаас альцсан болж байна. За энэ сан гэдэг нь бол одоо доод авид армын сургаал гэж яддаг байна тийм ээ. Одоо Бурхны номонд одоо доод авид армын сургаал, дээд авид армын сургаал гэж хоёр янзын тийм авид армын сургаал гэдэг. Тэгэхээр энэ доод авид армын сургаал гэдэг тэр номон дотор бол зуурдын төрөл авцсан л бол тэр төрлийн эргэж буцаах ямар ч боломжгүй гэж. Тэгэж альцсан боловч Бүхний төвөр гэдэг нь одоо дээд авид армын сургаал. Тэр сургаал дотор бол буцдгийг мөн альцсан байна. Хэрвээ хичнээн одоо зуурдын төрөлд одоо ямар нэгэн там ч юм уу, бэрд ч юм уу, адгуусын төрөл ч юм уу, тэм төрөл авахаар ингээд тамд бол зуурд байхгүй шүү дээ. За бэрд адгуусны төрөл авахаар тийм ээ. Зуурдын төрөл төрсэн байгаа бол тэр үед нь одоо тэр зуурдын төрлийн тэр сэрсэн байгаа үүлийн буцааж хүний төрөл төрөх юм үйл болгож өөрчилж болд юм а гэж тийм үү? Өөрчлөх юм боломжтой гэж. За мууг үлддэг оршихуй зуурд нь хар далбай эсвэл шөнийн түнэр харанхуйд үзэгддэг мэт бөгөөтгч тийм ээ. Тэгэхээр асар их тийм хэлэнц нүглийн асар одоо их тийм үйл хураацсан тийм ээ. Одоо муу үлийн ихээр за ингээд төрөл авч байгаа. Тийм одоо зуурдын амьтны төрөл бол одоо ямар өнгөтэй байдгийг хар далбай мэтгч тийм ээ. Хав хар өнгөтэй тийм далбай. За даав шиг гэж тийм ээ. Эсвэл одоо шөнийн түнэр харанхуй мэтгч. Одоо хав харанхуй шөнийн тэр хав харанхуй нэг дүр төрх байдаг шүү дээ. Тэрэн шиг үзэгддэг гэж. Тэгэхээр ингээ харахаар нэг амар ч юм шиг харагдах юм шүү дээ. Сайныг үлддэг оршихуй зуурд нь цагаан цэмб эсвэл сарны гэрэлтэй шөнийн үзэгдэл мэт. Тэгээ сайн буянтай тийм одоо завсан төрлийн амьтны хэрвээ харах юм бол тэр бол ингээ цав цагаан цэмб шиг харагдана гэж. Эсвэл одоо сарны гэрэлтэй шөнийн үзэгдэл. Одоо шөнийн сар ингээд гэрэл туяа ингээд цацарсан байгаа. Тэр үеийн сарны гэрэл ямар гэрэл туяатай байдаг. Тэрэн шиг тийм гэрэл туяатай хараг цагаан гэрэл туяатай харагддаг гэж. Өөртөө ажил язгуурын зуур тэгээд тэр болон өөрийн төрөх орноч харна гэж. Тэгэхээр хүн болж төрөх тэр бэрдийн одоо зурдын амьтан бол өөртөө ажил хүн болж төрөх тэр зурдын амьтны харахын дээр өөрөө яг ямар амьтны төрөлд одоо хүн болж төрөх байгаа бол тэр хүний төрлөө бас хардаг гэж тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө харна гэдэг нь одоо юу хэлээд байна гэхээр би одоо хүн болж төрөх одоо үүлэн сэрцэн тийм бардын төрлөн одоо зуурдын төрлөн амьтан байлаа гэж бодоход. Тэгэхээр би тэр нэг үйл сэрцэн байлаа гэхэд миний үйлтэй ингээд бас нэг үүлэн барилгахтай нэг эцэг хоёр байгаа шүү дээ. Тэгэл тэр хоёр дээр ингээд эргэлдээд идэх гэж байна тийм ээ. Тэнд ингээд нэг тийм өөрийн ирэхгүй сэтгэлийн татаад байгаа гэж. Яг тийм барилгын хүчээр. Хоорондоо тийм нэг нэгээ татах тийм маш хүчтэй барилга бий болцсон ба шүү дээ тийм ээ. Одоо жишээ нь тийм хүн байдаг шүү дээ. Бид нар ингээд годомжинд явж байхад ингээд өөрийн ирэхгүй ингээд сэтгэл татагдаад байдаг хүн байдаг. Заримдаа болохоор ингээд өөрийн ирэхгүй ингээд харахад л ингээд дургу хөрмөрхөн байгаад байдаг тийм ээ. Зарим нь болохоор ингээд ямар ч тийм юу гэх тийм ээ. Дургуйч өрөхгүй, татагдчихсан байхгүй. Зүгээр л нэг тийм. Тэр эн чинь нэрээсээ ингээд урдны тийм үеийн барилгын нөлөөгөөр сэтгэл нэм таагүй саарамг. Тэгээ барилга хичнээн одоо эерэг хүчтэй байна. Төдий хэмжээнд тэр сэтгэл тийшээ татагдах төлөв нь хүчтэй байдаг. Тэгээ барилгын хүч нь тийм сөрөг муу ах тус тэрэнд одоо дургуцах, тэрэнд зэгүүцэл төрөх сэтгэл харахад л ингээл нэг тийм дотор мохоо орох тийм төлөв их байдаг гэж. Тэр барилгын хүч байхгүй бол тэгээд зүгээр л ямар ч мэдрэмжгүй тэгээ байцдаг. За тамийн зуурд нь шатсан гол мод хийгээд адгуусна. За тамийн амьтны зуурд за тамийн амьтанд одоо юу байгаа юм бэ? Зарим тамд нь бол 100% байгаа тий. Зарим тамийн амьтанд бол одоо зуурдын төрөл байгаа. Ер нь бол одоо тамийн одоо юу гэх юм тэр халуун там, хөтөн тамийн одоо ерөө төрөхөд бол зуурд их байхгүй л байна. Бусад одоо жижиг сажиг тийм тамийн төрлүүд үү. За тэнд одоо зуурд байх нь. За тамийн зуурд нь шатсан гол мод хийгээд. Одоо нэгсэндээ ингээд шатаад хугарцсан тийм.
мод шиг харагддаг гэж тийм. Дуусны зурд нь утаа. Дуусны төрх зурд бол тийм утаа шиг. За бердийн зурд нь ус. За бердэд төрх зурдын амтны тийм бол ус шиг харагддаг гэж тийм. За хүсэл тэнгэр болон хүмүүний зурд. Хүсэл тэнгэр төрх хүн болж төрх тэр амтны зурд бол алтан өнгөтэй алт шиг бөгөөд. Дүрс ертөнцийн зурд нь цагаан гэж. Умаа дорхоогоос альцсан байна. Умаа дорхоо гэдэг нь бурхан багшийн альцсан содор байгаа тийм. Умаа дорхоо гэдэг одоо амтан ер нь үхээд зуурдын ертөнц яаж бүтдгийг, зуурдаас хэрхэн яаж төрөл авдгийг гэдгийг энэ умаа дорхоо содор дотор. Хамгийн гол их сурвалж бол энэ содор шүү дээ. Одоо бурхан шний одоо зуурдын ертөнцийн талаар хамгийн гол их сурвалж болгодог содор бол энэ умаа дорхоо содор. За энэ содор бол бурхан багш өөрийнхөө дүүд альцсан гэдэг шүү дээ. Бурхан багш кинон дээр гардаг Нанд гэдэг нэг бурхан багшийн дүү байгаа шүү дээ. Паражатны ах хүү тийм ээ. Эцэг нэгтэй их өөртөө нэг дүү байгаа Нанд гэдэг. Тэгээ Нанд гэдэг тэр дүүдээ альцсан. Тэм содор байгаа умаа дорхоо гэдэг тийм ээ. За энэ содор дотор бол одоо ингээд зуурдын ертөнцийн талаар асар дэлгэрэнгүй альцсан байна. Ер нь бол зуурдын ертөнцийн талаар маш сайн мэддэг үйл энэ умаа дорхоо содорыг л сайн унших хэрэгтэй шүү. За өнгөгүйгээс доод хоёр ертөнцөөрөө төрөхөд зуурд байдаг ба тэр хоёроос өнгөггүй төрөхөд. За өнгөггүй гэдэг нь одоо дүрсгүй ертөнц гэж тийм ээ. За дүрсгүй ертөнцөөс доод хоёр ертөнц гэдэг нь одоо дүрс ертөнц, хүсэл ертөнц гэдэг. Энэ хоёр ертөнцөөрөө төрөл авахад одоо зуурдын төрөл байд юм а гэж. Тэр хоёроос өнгөггүй төрөхөд. За нөгөө хүсэл ертөнц одоо дүрс ертөнц хоёроос одоо өнгөггүй ертөнц буюу дүрсгүй ертөнцөөрөө төрөл авахад хаана өгсөн тэндээ өнгөгүй цогц бүтгэс зуурд өгөө гэж. Тэгэхээр өнгөгүй ертөнц рүү төрөхөд зуурдын төрөл байхгүй байх юм л тийм ээ. За тэнгэрийн зуурдан дээш хүнийхэн чигээрээ юм гэж. За тэнгэрт төрөхөд зуурдын амтны явалт нь бол ингээд дээшээ өксөж явдаг гэж тийм ээ. Доороос дээшээ ингэж өксөж явдаг. Хүнийх бол ингээд чигээр явж, хүн шиг ингээд чигээр явждаг. За гэмт төлөвлөлтөгчдийн гэж. Одоо муу зайн төрх одоо тэмүүлтэй тэм зуурдын амтнууд бол нүдэн доош иргэн зулаагаараа явдаг гэж тийм ээ. Зулаагаараа ирэхсэн. Хөлн дээш хараад толгоогоор хөл хийцэн гэдэг шиг. Хөлөөрөө толгой хийцэн гэдэг шиг. За тэгэж явдаг юм гэж. Явдаг ялцсан ба 3 муу зайд таалсан байдаг гэж. За энэ одоо толгоогоор хөл хийгээд хөлөөрөө толгой хийж явж байгаа энэ зуурдын амтан бол 3 муу зайд төрх. За ийм амт юм аа гэж. Ийм зуурдын амт. За насны хэмжээ нь за зуурдын амтын насны хэмжээ юу гэдэг төрөх нөхцөлөөс олдвол хичнээн удсан ч 7 хоног оршим өгч. За ер нь бол зуурдын төрөл бол ингээд 7 хоногийн настай. 7 хоног л үхэл 49 хоног өг. 49 хоног амьдрна гэж. 49 хоног дотор бол 7 удаа өгдөг байх юм тийм. Тэгээ төрөх нөхцөлөөс олдвол хэрвээ ямар нэгэн төрөл авах нөхцөл олдохгүй бол хамгийн дайдалтаа 7 хоног гэж. За нөхцөл олдвол магадлал өгөө гэж. Хэрвээ төрөх нөхцөл олдчихвол эсэ 7 ч хонохгүй бүр 1 ч хонохгүй гэж байна шүү дээ. Үнэхээр одоо өгөхөд яг төрөх нөхцөл нь бүрдчих юм бол 1 ч хонохгүй тэгээд төрлөө авчихна гэж тийм. Эсэ олдлооч за төрөх нөхцөл олдохгүй байлаа гэсэн бие солиод 7 хоног дотор оршихоос тэрнээс нас зайлшгүй төрөх 7 хоног оршино гэж 49 хоног л оршин. Тэгээ тэрнээс нас зайлшгүй төрөх нөхцөл олдох учраас. Тэгээ 49 хоног дотор бол одоо ямар нэгэн төрөл олох нь зайлшгүй маа гэж. Учир тэрнээс цааш үл оршино. Тэр ингээд төрлөө авахгүй ингээд танид яваад идэх сүнс гэж бурхан шин байхгүй байх нь шүү дээ. Төрлөө олоогүй танид яваад идэх юм сүнс гэж бол одоо ерөөсөй байхгүй гэж. 49 хоногийн дотор бол зайлшгүй нэг төрөл авна гэж. 49 хоногийн дотор төрөл авахгүй амт ингэж ерөөсөй байхгүй маа гэж. Тэгэхээр одоо ингээд төрлөө олохгүй танид байгаа сүнс гэж яриад байгаа хүмүүс бол одоо шинжний талаар ойлголт байхгүй байна гэсэн үг байна шүү дээ. За тэрнээс нааш зайлшгүй төрөх нөхцөл олдох учраас тэрнээс цааш үл оршино. Тэгээд 49 хоног дотор төрөл авна. Тэгээд 49 хоног гэтрүүл тэгээд тэр амт ямар нэгэн төрөл авах нь бол
авцсан гэж тодорхой гэж тийм. За Тэнгэрийн зурд мэтэн 7 хоногт бүхэн юугаатай Тэнгэрийн зурд тэр юм уу? Эсвэл хүн тэргүүтний зурд бүчрэн өөр үеийн үйл өөрчлөгдснөөр зурдын хөрөнгө өөрчлөлтөнд ордог гэж. Бусдад ч мөн тэр мэтгүй гэж. Тэгэхээр ингээд яг бурхнышны үзлэр бол одоо зурдын ертөнцид одоо хичнээн адгуус эрдийн төрөл авах гээд тамийн төрөл авах гээд зурдын төрөлд ингээд тэр 300 төрх муу үеийн үлэн сэрцэн тийм ээ. Тэр муу үеийн эрхэнд орцсон тийм зурдын төрлийн амьтан байсан ч гэсэн эргээд одоо тэр 7 хоноод үхээ дахиад зурдын төрөл авахд нөгөө нэг 300 төрх үеийн нөлөө нь арилцсан хүний төрөл авах үлэн сэрцэн төрөл авдаг гэж тийм. Тийм боломж бас байдаг гэж. За тэр боломжийг бий болгохын тулд одоо ард нь одоо тэр хүний ард одоо үлдсэн ах トゥ садан төрлийн тэр нь буян их сайн хийх хэрэгтэй л гэдэг байна шүү дээ тийм. Хамгийн гол нь тэр зөв сайхан сэтгэл тавих хэрэгтэй гэж тийм. Тэр нас орсон тэр одоо зурдын амьтны маш их тийм энерги нэгүсэлсэн. Тэр амьтныг бодоол ингээл гашлал зовоол ингээ шаналаад байхаар хэцүү байдаг байна л да. Нөгөө зурдын амьтанд өөрт нь ингээ дагаад одоо шаналаа зовоод идэх тийм гэж байгаа юм да. Тэгэхээр яг ачны одоо үйлж шанал зовсон ч гэсэн тэр мэдээж одоо хэцүү тийм хүн нас ороход. Гэхдээ тэр дотор сэтгэлдээ бол тэр нэг сайхан төрөл аваасаа сайхан одоо цаашаа үргэлжлүүлээд хойд хэдэн төрөлд илүү сайн сайхан амьдраад яваасаа гэж өөрийнхөө сэтгэлд ингээд төсөөлж ургуулж тэгж бодох ёстой юм шиг байна л да. Тэгж нөгөө нэг илүү тэр нэг асархуй сайхан сэтгэлээ тэгж төрүүлэх хэрэгтэй гэж тийм. Тэгэхээр тэр ямар нэгэн амьтныг одоо сайн сайхан болж наз жаргалтай болж ийн гэж бодох ч нөөрэ ингээд асархуй сэтгэл болчихж байгаа шүү дээ. Асархуй сэтгэл. Тэр нэг сайн сайхан хүсээд өрөөгөөд тийм. Тэр аман гол нь тэр зөв сайхан сэтгэл бодлыг ингээд төрүүлэх хэрэгтэй. Тэгээ төрүүлээд ирэхээр тэр сайхан тэр энерл хайрыг ингээд өөрт нь ингээд тийм сайхан юм хүсээд өрөөгөөд байгаа тэр сэтгэлийг ингээд мэдрээд эхэлнэ гэж тийм. Тэгээ зурдын дөрөв төрсөн байгаа. Тэгээд ирэхээр тэр сэтгэл нь их зөөлрд юм байна л да. Сэтгэл нь их тийм асрал нэгүслийн тэр төлөвт автах нэг түргэн. Тэгээд оюун санааны чадамж бол асар өндөртэй л гэдэг. Зурдын төрлийн амьтан бол асар хүчтэй гэж. Оюун санааны чадамж бол асар хүчтэй. Гэхдээ нөгөө нэг оюун санааны тэр тогтвор нь их суулаад гэж тийм. Тогтвор их муутай. Тэгээд тэр зурдын төрөлд ингээд асар нөгөө нэг маш аимшигтай байдаг гэдэг байна шүү дээ. Бүх юм ингээд сааралтцсан. Янз янзын тийм муу мухай үзэгдлүүд өөртнийх ургана гэж тийм. Яг тэр ухамсар бодлоо юм ингээд тэр чигтээ ингээд одоо юутай болцсон гэж тийм. Одоо ингээд чөлөөлөгдсөн гэдэг шиг тийм болцсон учраас сэтгэл ухамсараас ингээд элдв янзын муу мухай үзэгдлүүд ингэж ургаж гарч ирэх тийм байдаг байна л. За тэгээд ирэхээр нэгсэндээ тийм айдас хүч ихтэй байдаг ч тийм. Тэгээд дээрэс нь өөрийгөө нөгөө нэг өгцөн хөгөөгөө заримуд нь мэддэггүй гэж тийм. За мэдээд ирэхээр бас тэрнээсээ болоод бас айдастай хавтан тийм. Гэх мэтийн тийм юмуд байдаг учраас ер нь бол тийм асрал энерги сэтгэлийн тийм сэтгэлийг тайлж тэрэнд тийм энерги нэгүсэл хайр энерлийг маш сайн мэдрүүлэх хэрэгтэй л гэдэг юм л тийм. Тэгэж чадвал тэр зурдын төрлийн амьтан тэр айдас хүчээс салхын хялбар оюун санаа нь тогтворжих нь хялбар дээрээс нь ингээд сэтгэл оюун ингээд зөв сайхан тийм оюун бодолд яах нь ингээд эргээд тэр зөв сайхан оюун бодолтой сэтгэл нь ингээд автахад илүү одоо хялбар байх нь л. Тэгэхээр нөгөө сэтгэлд нь ингээд тэр энерги хайрын зөв сайхан бодол ингээд төрөөд ирэх тусам нөгөө нэг би болцсон байгаа муу мухай муу төрөл төрөх 300 төрөх тэр муу үйлүүд нь өгсний дараа
нөгөө сайн бодолтой байгаад байгаа учраас нөгөө 7 хоноод өхөнгүүт эргээд төрөхөөр нөгөө сайн бодолтойгоо эргээд төрчихдөг гэж. Тэгэхэд ирэхээр нөгөө сайн бодлын хүчээр сайн үеийн хүч сэрнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эргээд нөгөө 7 хоногийн дараа эргээд ахаад үхээд шинэ зуурдад төрөхөөр зөв сайн төрөл авах тийм үлтэй үйл сэрцэн төрдөг гэж. За тийм боломжтой юм а гэж тэгж л үзээд явах л да бурхны номонд бол тийм ээ. Энийг бол одоо бурхан багшийн одоо альцсан тэр түрүүний хэлсэн тэр умад орохос өдөр тэрэн дотроос л одоо их сурж болгож ерөнхийдөө бурхны номын юмуд одоо явж байгаа шүү дээ тийм ээ. Зурдын төрлийн талаараа. За ийм байх нэ. За 5-д тэгээд төрөх ертөнцөд төрөл авдаг нь гэж. За умаад төрөхөд эцгийнхээ цуснд за эцгийн цагаан тусал ихийн улаан тусал цуснд чанх бурууд үзэхэд төрөх ба тэр үед эцэг их унтаж буг үгүй мэт. Унтаж буг илд мэт харан түүнд шундгийг гэж. За олон газартаас альцсан ба гэж. За тэгэхээр ингээд төрөл авах үед одоо жишээ нь хүний төрөл авлаа гэж бодоход одоо хүний төрөл төрөх гээд одоо үйлэн сэрцсэн тийм ээ. Тэгээ ингээд одоо хүний төрөлд ингээд татагдаад байдаг. Одоо хон ч юм уу ямаа ч юм уу те одоо морь зорны төрөл авах тийм үйлэн сэрцсэн юм тэр морилууга татагдаад байдаг гэж байна сэтгэл нь тийм ээ. Тэр морилуу ингээд татагдаад байдаг. Өөр юм ирэхгүй. Яагаад тэгэхээр тэр моринд төрөх тэр ухамсарын төлөв тэр моринд төрөх үйлэн сэрцсэн байгаа учраас сэтгэл ухамсар нь яг тэр морилууга маш хүчтэй татагддаг гэж тийм ээ. Тэгээд ирэхээр ингээд одоо морь зорны одоо ямар нэгэн олон тэр морь адуу мал хаана тийм тэнд ингээд тийшээ ингээд ухамсар нь ингээд яваад идэх учраас тэр зүг рүүгээ тэнэд яваад идэх гэж тийм ээ. Хайгаа шинжлээд хүний төрөлт төрөх тэр үйлэн сэрцсэн одоо бордын төрөл бол тэр хүний төрөл дээр хүн амтай хаав тэнд ингээд шинжлээд гэдэг шиг ингээд илэрхийлдэд яваад идэх гэж. Тэнд ингээд одоо нэгсэндээ нэг тийм барилгатай үйл нь яг ямар одоо үлийн барилга өөрийг нь татах нь тийм ээ. Тэр ингээ хайгаад яваад байгаа шүү дээ. Нэгсэндээ татах нь гэхээсээ илүү сэтгэл нь өөрөө ингээл өөрөө ирэхгүй татагдаад байгаа байхгүй. Тийм болохоос ш за би одоо тэнд очиод ингээ төрөл авчиг гэсэн тийм нэг тийм өөрийнхөө тэр татагдаад байгаа тэр одоо сэтгэлийн тэр дуудлага өөрөө удирдах байгаа зүйл ерөөсөй байхгүй шүү дээ. Өөрт нь харахгүй тэр хүн болох үйлэн сэрцсэн учраас өөрөө ирэхгүй л ингээд татагдаад. Тэгээ урд насанд үнэхээр тэр эцэг эхийн хүү болж төрөх үлийн барилга үнэхээр байгаа бол тэр хоёр эцэг эхийн юунд улам хүчтэй татагдана гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёр эцэг их ингээд одоо хурцл хийж явах үед тэр хурцл хийж байгаа нь ингээд нэг том тоглож байгаа юм шиг харагддаг гэж тийм ээ. Холоос харахаар ингээд тоглоод байгаа юм шиг харагддаг гэж тийм ээ. Тэгж байгаа шүү дээ. Унтаж байна илд мэт. Тэрэнд ингээд ил бүзүүлээд байгаа юм шиг тийм хоёр хүн ингээд. Тэгээд ингээд тэрэнд ингээд нэг тийм сонирхлын татдаг байхan л тийм ингээд. Нэг тийм одоо сонирхлын төрүүлээд тэгээд дэшээ ингээд шунаад очдөг гэж тийм. Тэгээ очингууд эцэг эхийн унтаж байг хардаг гэж номсон байна. Тэгээ очингууд одоо эцэг эхийн унтаж байгааг одоо тэгж хардаг байхan л тийм тоглоом хийгээд байгаа юм шиг. Хоорондоо ил бүзүүлээд байгаа юм шиг. За тэр нь чи эмд дөрвөл эмэгтэйгээс хагацх өгсөхгүй. Эрэгтэйд шунаа унтахыг хүснэ гэж. Тэгээд ингээд угаасаа тэр хоёр эцэг эхийн хүүхэд болж төрөх үеийн барилгатай байгаад байгаа. Тэрнийхээ ирэхээр өөрөө ирэхгүй тэр хоёр эрэгтэй эмэгтэйрөө ингээд татагдаад байгаа. Татагдаад байгаа учраас ингээд тэр хоёр ингээд нэг өдөр ингээд байж исэн чи гэнт ингээд нэг хоорондоо тоглоод ил бүзүүлээд байгаа юм шиг юм харагдаад эхлэнгүүт ингээд өөрийн ирэхгүй яадаг бахна. Сонирхомоор тэр нь ингээд татагдаад тийш очдөг. Тэгээд хэрвээ тэр амьтан ингээд эр хүстэй болж төрөх тийм одоо үйл байгаа бол тэр хоёр эцэг эхийн одоо эмэгтэйд нь шунаад байдаг гэж тийм ээ. Эмэгтэйд нь ингээд унтах хүсэл төрөөд байдаг гэж. Эрэгтэйд нь эм хүн болж эм хүстэй болж төрөх тийм юутай байсан бол одоо үйлтэй байгаа бол
тэр эрэгтэйд нь илүү шунаадаг гэж тийм. За эрт төрүүл эрэгтэйгээс хагасхыг хүсэж эмэгтэйд шунаа унтрахыг хүснэ гэж. За тэр мэд төсөл төрөөд ямар мэд ойртон зүгэлнэ гэж. Тэр мэд одоо хүсээд яхаарахгүй тэр 92-т ингээд татагдаад аль нэгэнд ингээд шунаад тэгээ шунсан зүйл нь тэнд ингээд нэг тоглоод ил бүзүүлээд байгаа юм шиг харагдаад тохор өөр ирэхгүй тийшээ ингээд зүглээд очтгоо гэж тийм. За тэр мэд эрэгтэй болон эмэгтэй бусад аль ч эрэгтэн гишүүн үл харагдсан 92-ын бэлэг эрэгтэнтүүдийг үзмөр. Тэгээ ингээ бүр яг тэр ил тоглоом нь хаана явагдаад байгаа тэр цэг рүү ингээд улам дөхөд очихоор сүлд нь яг очингод тэнд ингээд нэг 92-ын бэлэг эрэгтэн харагддаг гэж. За түүнд уурсан гэж. Тэгээ тэнд тийм одоо бохор зоон юм үзэхээр гинт уур нь хүрдэг гэж тийм. Түүнд уурсан тэрхүү зуурд нь үхэн хөтчдөг. Тэгээд уурлахаараа хүчдэг гэж байгаа юм л тийм. Зуурд нь дэрлээ. Уур төрөнгөд хүчдэг гэж. Тэгээд түүнд уурсан тэрхүү зуурд нь үхэн хөтч төрөх болно гэж. Тэгээ яг тэр үүлийн барилга байгаад байгаа. Тэнд төрөх тэр асар хүчтэй сэтгэл нь татагдаад байгаа. Тэгээ тэндээ очиод яг тэр одоо эцгийнхийн тэр мөрцөлөж байгаа тэр яг тэр нэг төлөв дээр ингээд очингууд тэнд ингээд маш хүчтэй уур төрөд дургуйч төрөд тийм. Тэгээ өгчөнгөт өхөөд төрөл авангууд яг тэр нэг үүлийнхэн барилгаар тэр ихэнх умаад ингээд хашигдчихдаг, хоригдчихдаг гэж тийм. Буюу тэр эцгийнхийн улаан цагаан төслийн донд хоригдчихдаг. Яг шоронд орцсон юм шиг тийм. Тэрнээс ерөөсө гарыг гэд гарч чаддаг. Ягаад гэхээр тэр үүлийн эрхэнд байгаа учраас. Тэр эцэг хоёрын хүүхэд болж төрөх. Үүлийг өөрөө хураацсан. Тэр эцэг хоёр ч хураацсан. Тэр асар хүчтэй тэр үүлийн тэр таталцал тэнд байгаад байгаа учраас тэр үүлийн нөлөөнд гуруулаа байгаа тийм. Тэр эцэг хоёр ч тэр үүлийн нөлөөнд байгаа. Тэр зурдын амьтан ч одоо тэр үүлийн нөлөөнд байгаа. Тэр асар хүчтэй таталцаад байгаа тэр үүлийн нөлөөгөр л ингээл яхаарахгүй ингээд тэр эцэг хоёр улаан цагаан төслийн донд ингээд ороод хашигдчихдаг гэж тийм. Тэгэл одоо тэн төрөл авдаг байна гэж. За тэр ч эцэг хоёр шунал нь хүчтэй болох үед яг төсгөлд нь гашуун шингэн ялгардаг багч тийм. Харин түүний дараа хоёулангаас нь цус шингэний хоёр тусал зайлшгүй гарч тэр хоёр нь эхийн төрхөн оронд холилдоод гэж. Тэгэхээр одоо эцгээс бол ингээд гашуун шингэн гарах нь эхээс бол бас нийтэн гашуун төлөвтэй шингэн ялгарна гэж. Тэгээд хоёр дундаас нь хоёр жижигхэн тусал ялгарч гачраад хоорондоо нийлдэг гэж тийм. За гарч тэр хоёр нь эхийн төрхөн оронд холилдоод тэр хоёр нь одоо эхийн төрхөн орон буюу умаад холилдоод нийлнэ гэж. Жишээ нь хөрсөн сүүний өрөм шиг болж. Тэгээд тэр хоёр ингээд нийлэхээр ингээд хөрсөн сүү ингээд хөрөөд ирэхээр дээр нэг жоох өрөм тогтдог шиг гэж тийм. Өрөм шиг болж тогтсон түүнтэй хамт тэрхүү зурдын төрөл нь хоригдох болно гэж. Тэгэхээр тэр эцгийнхийн тэр улаан цагаан төслийн донд тэр зурдын төрөл нь хоригдчихдаг. За тэр хоригдохтой нэгэн цагт охин завсрыг холбогч тийм мэдлийн хүчээр түүнээс өөр эрхтний их махбодын нарийн хэсэгтээ холилдсон түүнтэй зохилдсон цус шингэн хуралдсан эрхтэн эсэлт бусд нь үүсэх баг. За тэгээд тэр эцгийнхийн цагаан туслыг ингээд хоорон завсарт ингээд нэг ухамсар ороод ирэхээр тэгээд тэнд ам бий болж байна. Ам бий болоод ирэхээр тэнд одоо төлжилт бий болох нь тийм. Төлжилт бий болоод ирэхээр ингээд бусад одоо хамаг толгойгоор хөл эрхтэнгүүд ингээд төлжиж үүсэж эхэлнэ гэж. За цус шингэн хуралдсан эрхтэнсэлт бусд нь үүсэх ба тэр үед оршсон тийм мэдлийг бүхний суурь хүлээн зөвшөөрөгчд нь бүхний суурь зөвшөөрөх ба бүхний суурийг үл хүлээн зөвшөөрөгчд нь сэтгэлийн тийм мэдэл охин завсрыг холбоно гэж зөвшөөрдөг гэж. За бурхны шишинд бол одоо сүнс гэдэг нэг яриа энд л явагдахгүй байгаа шүү дээ. Ер нь бол ингээд тийм мэдл буюу биднээсээ сэтгэл өөрөө ингээд төрөл авдаг гэж тийм. За бурхны шишний одоо нэг юу яриад байгаа шүү дээ. Үзэл санаанууд дотор ингээд гол үндэс нь дөрвөн том үзэл санаа гэсэн. Тэрэн дотор одоо сэтгэл дэдэт ингээд үзэл санаанд бол одоо сэтгэлийн одоо бүхний суурь ухамсар гэж. Бүхний суурь тийм мэдл гэж өгөх юм. За бүхний суурь тийм мэдл. Босод үзэл санаанд бол бүхний суурь тийм мэдл хүлээн зөвшөөрдөг. Зүгээр тийм мэдл гэж үздэг байна. Сэтгэлийн тийм мэдл.
Тэгэхээр сэтгэлдүүдний үзэлд бол яг энэ үед одоо төрөл авж байгаа энэ ухамсар сэтгэл нь бүхний суурь тийм мэтэл төрөл авдаг гэж. Нөгөө өөр үзэл санаанууд тэр бүхний суурь тийм мэтэл гэж бол байхгүй. Тэр сэтгэлийн тийм мэтлэн төрөл авдаг юм гэж. За ийм хоёр янзын бас нэг тийм үзэл санааны ялгаа машин дотор явагддаг байна тийм. За төрөл авах үйл явцын төрөл авж байгаа юу л ижлэхэн. Гэхдээ яг төрөл авж байгаа тэр сэтгэлийн хувьд ингээд жоохон ялгаа гаргадаг. За төрхөн оронд явах хүсэл өгөө бол явахгүй бөгөөд эс одвол тэнд өл төрөх учир там төрөх үлийг үлдэж хураасан хон нэдлагч эсвэл шууч эсвэл гахаа наймаалагч төрөөгтэй самар бусдангууд нь зуурдын төрөл төрхөн оронд хон төрөөгтэй зүүд мэт хараад өөр датсан байслаар тийшгүй мө гэж. Тэгэхээр одоо ямар нэгэн одоо амьтанд тэр амьтан руу одоо татагдсан хүсэл төрөхгүй бол тэр амьтан руугаа төрөл авахгүй байх нь шүү дээ. Тийм болохоор одоо ингээд янз бүрийн одоо хонь мань төрөг адгуу симптом бож төрөх юм асар их одоо үйл хийсэн тийм ээ. Одоо ямар нэг амьтныг одоо яргалдаг, тамалдаг ч гэдэм үү, эсвэл одоо амьтан гаргаж нядалдаг ч гэдэм үү тийм. Эсвэл одоо шуум муу элдв эндэн загас магас одоо барьж хөнөөдөг. За ийм амьтан тийм ээ. Эсвэл одоо бусад амьтны одоо амь энтэс үйл хайхарч одоо амьтнуудыг одоо наймалцаж за ингэдэг. За ийм одоо санаар бустангууд гэж. Энэ өсөндөө би одоо үргэлж одоо буйныг хийн хилэнцэг хийхгүй гэж дам тангарах үргэлж санаар авсан бас санаарын эсрэг за ийм үйлдэл хийдэг. Энэ ирэхээр одоо нүгэл хилэн сураасан. За ийм амьтад бол хон тэргүүтэнг ийм амьтад бол хойд төрөлдөө ингээд зуурдан төрөл төрөхтэй хонь ч юм уу одоо бэрд ч юм уу том ч юм уу ямар нэг амьтны одоо нүглийн ирэхээр одоо 3 музейн төрөх төгөлнс ирэхээр за хоньны төрөл авсан байлаа гэж бодоход гэхэд тийм ээ. За хоньны төрөл авах үйлнсэрээд завсрын төрөл авсан байхад ямар нэгэн одоо хонь маныг харахад зүүд мэт хараад тэр хонь энтер нь бас зүүд мэт харагддаг гэж. Нөгөө нэг л одоо тэр хондоо татагдаад байна шүү дээ тийм ээ. Нэг тийм сонирхолтой урт нь сэтгэлийн татсан мэт харагдаад. Тэгээ урд татсан байслаар тийшгүй мө. Тэгэхээр тэр хонь энтер одоо бас ингээд одоо ямар нэгэн байдлаар одоо хурцлээж яхад яг өмнө одоо хүний төрөл дээр сая дээр гарсан одоо хүн төрөхөд яаж төрөл авдаг тэрэн шиг тийм маягаар ингээд тийшээ гүйж баясан очиж төрөл авдаг гэж. За тэгээд төрлийн орны тэр дүрсэндээ уурлаад зуурдын төрөл нь хоригдож за тэгээд нөгөө нэг дуур төрөд тэр зуурдын төрөл нь хоригдож төрхөн ертөнц төрөх ба тэрчлэн там болон ялгатас бэрд төрөтөн төргөн түүнтэй ижлээ гэж. За адгуус бэрд хүн өсөлт болон дүрстэд амьдрагч тэнгэрт төрөхөд төрхөн оронд өөртөөгөө язгуур зохилтсон баясал төрдөг амьтан харах бөгөөд тэгээд түүнд баясан өсөлт төрж очихтой зэрэг төрлийн оронд уурлаа зуурдын ертөнц хоригдсон төрхөн ертөнц төрдөг газрын бодит суурьт альцсан байна. За энэ дээр одоо альцсан бол одоо газрын бодит суурь гэдэг зуудаг тасангаа гэдэг одоо бурхан шишний том гигантэн байгаа тийм ээ. Одоо их хөлгөний шишинд хамгийн том шинжилэлээсэн хоёр том энэ тэгт хоёр том хүн байдаг байна. Нэг нь одоо хотод нагарч байна. Нэг нь хотод тасангаа гэдэг тийм. За энэ хоёрын одоо сургаал бол одоо бурхан багшийн сургаалтай энд өцгөөц. Тийм одоо хүлэн зөвшөөрөгддөг. Гэхдээ энэ хоёрын сургаал бол хоёулаа бурхан багшийн сургаал дээр дандаа их сурвалж барьдаг тийм ээ. За тэгэхээр энэ хоёр хүний одоо сургаал бол одоо бурханы номонд одоо их хөлгөний шашинд бол ялангуяа ерөөсөө хүлэн зөвшөөрөгдөг байна л. За энэ газрын бодит суурь гэдэг утга тасангагийн альцсан сургаал дотор л энэ зурдын төрлийн төрөл авах байдлыг ийм маягаар ингээд тодорхойлж штил өрөнгөө альцсан байдаг гэж юм тийм ээ. За шууч болон гахаа хөдөлгөгч төргөтэй санаар бусдын бусын тамд төрөх ёсон ч үүнтэй адилтгаж болно. За тэгээд санд үнэр болон орон руу илэрхийг хүсэх бусад хэмээн чиг дулаанаас төрвөл үнэр ховлж төрвөл орон хүсээд төрдгийг альцсны дээр тэрэн ч халуун тамд төрвөл халуун хөдөн тамд төрвөл сэрүүний хүсээд зуурдын ертөнц нь явдгийг тайлбарласан номсон болоо гэж. За доод авидар маань судараас бол ерөнхийдөө бол
За хэрвээ чигнэс төрөх амьтанд ямар нэгэн чигнэс төрөх амьтны төрлийг авах үйлийг сэрээхэд өөхөх үед ямар төлөв үүсдэг вэ гэхээр үнэр нь их дурладаг гэсэн. Үнэр хүсээд ингээд тэр үнэрийг хүссэн хүсэлд ингээд маш хүчтэй автаад хүн өөхөх юм бол төрөлд чигнэс төрөх амьтны төрөл авах нь үүлэн сэрэх нь хүчтэй байдаг гэдэг. За ямарваа нэгэн орон газар юм уу тийм зүйлийг ингээд маш их хүсээд дурлаад ингээд өөхөх юм бол хойд төрөлд ховлж төрдөг амьтны төрлийг авах төр үйл нь хүчтэй сэрэхэд хүчтэй нөлөөлнө гэж. За тамд төрөхөд халуун тамд төрөхөөр бол халууны хүсээд өөхөх үед тийм ээ маш их тийм халуун дулааны хүсээд өөхөх юм бол халуун тамд төрөх үйл сэрэхэд хүчтэй нөлөөлнө гэж тийм ээ. За хүйтэн тамд төрвөл сэрүүний хүсээд өөхөх үед маш тийм хүчтэй сэрүүний хүсээд хүсэж шунаад ингээ өөхөх юм бол хүйтэн тамд төрөх үйл нь сэрэхэд хүчтэй нөлөөлөх нь шүү дээ. Тэгэхээр тэр ямар төрөл төрөх нь тэр өөхөх үеийн хамгийн сүүлийн бодол нь ямар вэ? Тэр бодолтойгоо зохиолдсон уялдсан тийм үүлийн хүч сэрдэг байна л дээ. За тийм байдлаар зуурд ертөнцийн явдгийг тайлбарлаж номсон болоо гэж. За сан гэдэг Давид нарын сургаалын тайлбар дотор альцсан байдаг байна тийм ээ. За өндгөн төрөлтөйч умаан төрөлттэй ижил гэж сангийн тайлбараас номсон. За өндгөн төрөлт тэгвэл энд ингээд чигнэс төрөх, умаанаас төрөх, ховлж төрөх амьтнууд за ийм хүслээр энэ үүлэн сэрд юм байж. Тэгвэл өндгөн төрөлтэй амьтан ямар хүслээр өндгөн төрөх үүлэн сэрэх вэ гэсэн чинь өндгөн төрөлтэй амьтан бол умаа төрөлтэй ижлээ гэж тийм. За тэгээ өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөё. Тэгээд анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа. За тэгээд ерөөлөө тавиад тэгээд хичээлээ дуусгая дөө. Дараачийн хичээл дээр асуулт хариултаа явуулъя тийм ээ. За бараг маргааш. За би зар тавина.